Yeah, 100. Sounds so funny when I can keep it 1,000 now. You don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company goes, I feel like 3,000 energies is down on low, cause you know that we bout it. In your dreams, you never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. Oh Lord, I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the short clock. Shoot. Сайн бацруу та бүхэндээ NB Talk гэхэд бэлэн болсон байна. Тэгээд та бүхэндээ удирдлагын 33 дахь дугаараа бид хүргэх гэж байна. За өнөөдөр харин манай хоёр сэлгээний хоёр тамирчин маань орж ирсэн байна. За гарааны таваараа. Гарааныхныгаа жоохон амраахгүй бол ятраадах шиг үнтэй. Тавар мавар бэртлэх үү. Тавар мавар болоод юм жоо. Том Thibodeau шиг ротейшнтэй л биш. За яваас бүдэнд оройн нэмийн дүргийг бас бүгд та бас оройн нэмийн дүргийг. Тэгээд энэ 7 хоногт нөгөө NB Talk маань пүрүү гарахт гараад энэ 7 хоногоос ганцхан даваа гарахт гараад. Хамгийн сүүлийн пүрүү гарагийн дугаар. Сүүлийн пүрүү гарагийн жил гэж болно. Тэгээд нэвтрүүлгийн платинум ивент гэж үндэсний дээдлэгийн албан ёсны хав Токиогоо тоглолтын хуваар статистик зөвхөн тавхан Токиогоос хараарай. За нэвтрүүлгийн платинум ивент гэж Power Sport ус цоошин өнгөтгчтэйгээр иргэрсэн байгаа. За нэвтрүүлгийн платинум ивент гэж PC Mod, Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брендийн албан ёсны хэрэгтэй уршлагыг лизингээр зөвхөн PC Mod-аас авах аваарай. Бүх спонсорудаа бас баярлалаа гэж хэлмээр. За тэгээд плей-офф хоёр тоглолтууд өгүүлэр орцгоо тийм ээ. Бид ярих юм их байгаа. Minnesota Spurs-ийн эхний тоглолтоос бүгдээр өнөөдөр томоох хэлээ. Тийш үү. Нэгдгээс ч хойш хоёр тоглолт байгаа тийм. Яг хоёр тоглолт. Хоёр дахь өглөөс тийм. Энэ бол өстой гайхамшигтай тоглолт байсан. Үнэхээр Энтони Эдвардс уулна өмнөх хөрөө нь бол тоглохгүй байх гэж хэлсэн шүү дээ тийм. NB Talk төрийнхээ тийм. Нэг тоглолт амар хүнжүүд ороод ирэх байх гэсэн чинь яг тоглолтоос 6 цагийн өмнө үлдээд 8 цагийн өмнө нөгөө юу нь өөрчлөгдөд. Тийм нөгөө эрүүл мэндийн эрүүл юугаар тоглох нөгөө магадлал нь өөрчлөгдөд. Тоглож магадгүй гэж гадаг тоглолчлаа тийм ээ. Wemby NBA-ийн рекорд 12 блок. Эдвардс гэхдээ сэлгэнээс үстэй тийм. Сэлгэнээс 20 он авсан. Эдвардс гэхдээ айгүй хэрэгтэй оноонууд авсан шүү дээ. Чухал оноо. Яг клач үед. За энэ жилийн Гобер ягаад ийм хурдан болчихвоо? Оземпик. Хурдан байна тий? Хоцрохгүй байгаа байхгүй юу? Гэхдээ наа чам Гобер баг 3 жилийн өмнөөс эхлээл яасан шүү дээ. Бүх жижиг булчингуудаа ажиллуулад тэгээд жижиг тоглогч төр хөдөлгөөн оцрохгүй төр хөллийн тэнцвэр алдахгүй гэдэг тийм тасгалуудыг сүүлийн 3 жил хийж байгаа шүү. Тийм билээ. Энэ нөгөө хөдөлмөрийн үр шимийн нэрж байгаа. Йог пилатес центр биш үү? Тамирчин чинь фитнес хийдэн шүү дээ. Йог пилатес центр чинь бол жижиг булчин хөгжүүлдэг юм байна. Гобер ч нөө илүү одоо уян болж тэр тасгалуудыг сайн хийсэн гэж байна лээ шүү дээ. Тэгээд Миннесота энд юу харуулсан байх юм бол нөгөө бас зүгээр нэг баг биш юм аа. Тэгээд Денверийг хожиж харуулсан. Тэгээ ямар жаа? Тэглгүй ах уу? Яалчгүй сайн баг гэдгийг харуулсан. Идүү баг юмсан. Хоншортой гэдэг л үг орж ирээд байгаа. Үнэхээр хоншортой баг. Эдвардс эрүүл байвсан бол энэ цуврал их гоё болох юм лээ. Одоо тэгээ тоглож. Үгүй одоо тэгээ яг фит биш байна. Тийм өнөөдрийн тоглолтын дээр бол өнөөдрийг орж морохгүй. Зүгээр л одоо шидэж тоглолоо. Шампань шиг шидэгч хийж байгаа байхгүй. Тийм. За энэ тоглолтын дээр бол гэхдээ ер нь бол аль баг шүү. Ер нь Сан Антониоч дээр үнэхээр сайн тоглосон. Гоё тоглосон. Багаараа сайнхан тоглосон. Товтлооны хувьд Wemby жоохон таараа байсан баг тий. Wemby муу байсан мó. Энэ плей-оффын хамгийн одоо баг хувьтай тоглосон. 3 шидсэн шидэлтүүд нь ороогүй энэ тоглолтын дээр. Ер нь оноо багтаа тоглолт болсон шүү дээ. Плей-оффын тоглолт. Хамгаалц зогссон тийм ээ. Wemby 12 блокийг хийсэн байсан тоглолт. Яг хоо Сан Антониогийнхан биш Миннесотагийнхан бол тал нь бол ядаж нэг бол алдаа эсвэл голтенд байсан гэж байна лээ. Крис Финч тасгалж өгч бол. За гэхдээ энэ Миннесотагийн нэг давуу талыг одоо бүгд ярих хэрэгтэй. Яалтчгүй Майк Конлигоос бусад юм дээр Миннесота ялч өндөр байгаа тийм ээ. Өндөр атлетик байна. Атлетик өндөр байна тийм ээ. Энэ бол давуу тал нь болж байна. Яг хөө нэгт өдөр ярьжсэн шүү дээ. Wemby л байгаа болохоос бусад тоглогчдыг харах юм бол нурууны өндөр бие хүчин илүү ах боломж Миннесотад байгаа гэдэг. Байрал бүр дээр одоо Назри те Рандл байрал дээр. Одоо Рандлийн байрал дээр хэн байна? Спурсс дөрөв. Васел юм уу та? Харин ингэ намхан байгаа шүү дээ. Дээрээс нь нөгөө фит биний
яахгүй тий. Миннесотад сэтгэл зүй маш том давуу тал байгаа. Нэгдүгээрт андердог мөртлөө энэ багийн чи ерөөсөө ярихгүй байгаа болохоос сүүлийн 2 жил West-ийн бүсийн финал гарсан баг байгаа. Миннесотагийн тэрийг мартцсан байгаа байхгүй. Тэг яг нөгөө Тэгэхээр туршлага байгаа мөртлөө дарамт байхгүй. Одоо Сан Антонио чинь фейворит нь байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө анхныхан плей-офф нь. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд эн чинь бүр даблдаад Миннесотагийн талбайн давуу тал авцсан. Тэгээ Миннесотагийн дээрээс нь нөгөө бенчүүд нь шүү дээ. Одоо нөгөө тоглож байгаа шүү дээ. Тосомо өдөр ярьж байгаа. Дээрээс нь нөгөө Шенэн нөлөө. Тэр шин жинер. Шенэн жуниор чи бас өндөр юм билээ шүү. 1.98 тийм л. Одоо энэ дээр жишээ нь тосомо тоглоогүй шүү техник тоглолтын дээр. Өнөөдөр л эргэж ирсэн. Гимтлээсээ бас гимтсэн байсан. Шенэн Жуниор тэгээд юу Энэ тоглолтоор сайн тоглосон тийм. яг тийм оноо авахта сайн. Гэхдээ Винченцогийн тэр хамгаалт бөмбөг хуваарлт гэдэг юм Шенэн Жуниорт бас гарч ирэхгүй байна л да. Тийм. Дивинчензог яг хэцүүлтэй нөхөд. Яг гэхдээ одоо Эдвардс бол орлуулчихгүй тоглогч. Дивинчензог яг орлоод Болно шүү дээ тийм. оруулж бас тоглож болно. Огт боломжгүй зүйлээс биш. Оноо авах тоглогчд бол байна. Хьюстон бодох юм бол. Айдах нөгөө автраа ухахаар ингээл Тэр зөв зүгээр байгаа Houston catching strays гэдэг чинь. За Fox тэгээд энэ тоглолтын дараагаар Fox нэрээ өөрөө Энэ надаас болчлоо уучлаарай гэж өөрөө хэлсэн байлээ. Wemby энэ дээр 2 давталгаа алдсан тий. Тэгээд Champagne за Randle энэ давталгаа супер. Уг нь бол бүр тулж айгуу сайн хамгаалсан бас л. Одоо эцсийн мөч догноо Спurs өөрсдөө боломж гаргаж ирэн тэ. Тохно тэр сүүлд яхад тайм байгаагүй юм уу? байсан. Тэрийг аваагүй тийм. Байсан. Эндээс бөмбөг Тий эндээс бөмбөг таслаад 2 оноо доо. 24 секунд хамгаалаад эргээд 6 секунд тоглох боломж байгаа тэ. Одоо энийг аваад ингээ тайм байгаагүй байсан юм шүү. Одоо ингээ тайм Байсан. болно үстэй тийм. ингээд дараа Wemby ингээ хойно үлдчихэж байгаа үстэй. Тайм байхгүй да Wemby-гээр явуулна штэ. Энд дээр тайм авах хэрэгтэй байсан л та. Тий. Тэгээ яг сул шийдсэн. Энэ шийдэлд орсон бол тайм аагүй юм зөвлөө. Тийм. Тайм аваад ингэж суларч чадсан. Манай Сан Антонигийн дасгалжуулагч тайм аутаа гэртээ аваа харсан гэж хэлээ. За ингээд Миннесота бол бүр гэрийн даалгавраа бол бүр дэндүү сайн хийж байгаа. Тэндүү сайн. Нэг ч талбайн дагуу талыг өөрсөндөө авчиж байгаа. Тэгээ хоёр тоглолтыг хожигдсон ч 5 талбайн дагуу тал нь Миннесотад үлдээд. Бүгд юу гараад идэхөө Wemby плей-оффт хаалт. гэхдээ тэрийг ярина гэхдээ би арай өөрөөр за энийг үзчихээ за тэгээ. 1974 оноос блок албаасаа бүрдсэнээс хойш блоктой triple double. Блокто тэр. Байнам хийжсэн юм. 12 оны байнам биш. Энэ Mia Lakers биш. Энэ OKC тожигддог Lakers биш үү? Тий. Тэгээ яг хожигдсон болохоор дурсагдаагүй л мартагдсан л. Бас байнам болохоор бах тий. Тийм. Байнам хийжсэн. 12 блок гэдэг бол бас аимшигтэй. Бэмбигийнхоо тий. Хэсэг Зарим хүмүүс бол яаж 12 оноо авах уу гэж яхах зүгээр 12 оноо блок хийдэг. Манай Йокич бол улирал 12 блок шүү дээ. Анхны плей-оффт бол ингээд жишээ нь блок тий хаалтны рекордыг тогтоочих шүү дээ. За ингээ би тайлбар асуу гэж үздэг. Эхний юу тоглолтыг үзээд San Antonio Spurs яг юу нуусангүй ханараа. San Antonio Spurs гэхээс илүү Minnesota Timberwolves-ийн яг хамгаалтыг бид нар ярих хэрэгтэй байна. Бид нар ингээл Wemby-гийн блок, Wemby-гийн хамгаалтыг яриад байгаа ч гэсэн эсрэг талдаа Minnesota-гийн багийн хамгаалт сайн байсан болохоор тэр багтаа 102 оноог өглөө. Тэгээд бас нэг зүйлийг дурдах хэрэгтэй. Туршлагатай холбогч гэж яг ямар үед юу хийж чаддгаа гэдэг бид нар Mike Conley-аас харсан байх гэж бодож байна те. Хэрвээ одоо бид нар Houston Rockets-д ийм холбогч байсан бол шал өөр Houston Rockets-ыг харах боломжтой байсан гэж бодож байгаа байхгүй. Туршлага гэж юм байт юм тэгээд Terence Shannon Jr. болохоор тийм илүү их тань та дөрвөөс оноо авах чиглэлийн тийм тоглогч байгаад байгаа юм тий. Тэр утгаараа Антони Эдвардсыг ч юм уу чинь нөхөд гараанд гарцсан баг ямар ч асуудал байсан юм. Оноо дээр бол болоод. Тийм. Тэгээд San Antonio Spurs-лаас бол яг хэвээр заримдаа нэг тийм нэг юу орой байдаг шүү дээ. 3 оны шилтүүд нь унахгүй, Fox-ын тоглолт шилтүүд нь унахгүй, Wemby-гийн шилтүүд унахгүй нэг тийм өдөр. Тэгээд арай жоохон бас олон плей-оффын утаа өнөрлөсөн баг нь ихний тоглолтод жоохон туршлагаар аваа явуулж байна. Эг хоёрын ихний тоглолтыг үзээд. Үдсэн тий. Тэгээ ер нь бол юуны жоохон нөгөө Миннесотаг нөгөө гимтэл бэртэлтэй болохоор бас жоохон Дэмжисэйгээ. жоохон басаад гараад ирвүүдээ гэж тэгтэл байдал биш болоод тий. Тэгээ сүүлдээ нэгэнт оройтсон хойно ухаарад хамгаалах гэж улаарсан чинь сүүлдээ Кастлмэс чинь алдааны асуудалд ороод талбайг чөлөөлж мөлөөлсөн шүү дээ. Тэгээ Вембигийн 3 оны шилэлт нэг ч унаагүй. Тий. Тэгээд дээрэс нь Fox айгүй их тийм буруу шийдвэрүүд гаргасан.
А нөгөө талаасаа Конли чинь 3 шидэл Конлиг зүгээр 3 удаа сул шидүүлсэн ч байх шиг те. Гэж мэгээд нэг юм Миннесота шиг баг дээр тэгж бас одоо анхаарал алдаж болохгүй л те. 7-8 оноо урд гарчих юм бол тэрийг амархан буцаага барьчихна гэж бодож болохгүй байхгүй Миннесота дээр. Гэтэ ер нь Миннесота хамгийн гол нь цаашаа аягүй хэцүү байна уу. Одоо Антони Эдвардс яг фит биш байна. Тэгээд Винченцо байхгүй, Досум угаасаа дараагийн тоглолт бараг байхгүй юм шиг шүү дээ. Яг харъя. Тэгээ одоо бид хоёр дахь тоглолтоор яриаг байгаа шүү дээ. За дулгаа. Эхний тоглолт үзсэн даа. Юу өөрчлөгдсөн? Ер нь Миннесота ер нь энэ сурлалыг хожиж болох юм шиг байна гэдгийг юу шууд авсан уу? Гэхдээ би нэгтгэд угаасаа хэрвээ Эдвардс байвал Дивинченцо байхгүй байсан байгаа хамаагүй Миннесота хожно гэж хэлсэн шүү дээ. Энэ тэр улам одоо хожуул тэгэл хэлсэн юм биелэхэр гоё шүү дээ. Хавгүй өнөөдрийн тоглолтыг үзэл бас мэдээж ингээл айж шүү дээ. Одоо Спurs потенциалаараа тоглохоор ингээд тохоо илүү тоглож болж байна. Муу тоглоод тахт Миннесота ингэж тэмцээр байгаад 2 оноогоор хожиж шүү дээ. Тэгэхээр чинь бас хожлын чанар гэж байна. Тэгэхээр хэцүү фаворит нь Спurs одоо хүртэл хэвээрээ байгаа. амарч. Сая Андрей хэлдгээр нэрээ туршлага заагаад эхний тоглолтыг авчуу гэж харсан. Тэгээд ер нь Миннесотад ер нь цувралд тоглоход одоо 24 онд жишээ нөгөө Денверийн талбай дээр эхлээ 2 хожиж мэдсэн. Тэгээ нөө цуврал тоглохоор Миннесотагийн учрыг олоход харьцангуй гайгүй байдаг. Чанартай багууд ялангуяа. Тэгэхээр нөгөө сюрприз хийж дайрахтаа онгод нь орохдоо бол Миннесота супер би энэ багийг бол хувьдаа гоё яваасаа гэж дэмжиж байгаа. Гэхдээ Сан Антони бол яалтчгүй одоо багуугаар учрыг олж байгааг бол бид нэр өнөөдөр ч гэсэн харлаа л гэж. Энэ нэг тоглолтын дараа нөгөө Попович нөгөө тийм бичлэгийг багийнхантай хамт үзсэн гэж хэлсэн. Тэгээ мэдээж туршлагатай өвөө бол зөндөө юм бас хийсэн л баг тийм ээ. Тэгээ ямар ч зүйл хоёр тоглолт дөрөв төгссөн. Тэр бүгдээр харцгаая. Энэ тоглолтын дээр юу өөрчлөгдсөн бэ? Spurs гэрийнхаа даалгаврыг хэр сайн хийсэн байна тийм ээ. Насжуулагчийн баг хэр ажилласан байдаг өнөөдөр тоглолтоор харж байна л да. Баясаа байсан бол хийх бах нэг юм нөө Спострогийн нөө яг нөө Майамигийн их 3-ийн үеэр их 3-ийн үеэр нөө асуудал биштэй дэрэнгөт Пат Райли орж ирдэг ш. Тэгээ Пат Райли ингээд дээр сууж байгаа доошлоод идэг гэсэн гэдэг. Хайр таймаар сэлгээнийх нь хойно сууж идэг ч юм уу те. Яг тэрийн шиг л өнөөдөр дээрээс тусламж ирж байгаа шиг байна. Тэгсээр гад 2006-нд өөрөө коуч нь болчихсон. Тэгээ арга авчихсан. Бүр ингээд доошлсоор гоод сэлгээнийхээ сандал дээр суучиж байгаа байхгүй. Байдал бишдгээр л дээрээс буугаад идэг гэсэн гэдэг. Тэгээ Pop бол яг л нөлөө бол үзүүлсэн баха. За энэ бол гэхдээ яг Spurs-д угаасаа заавал хожих ёстой тоглолт юм шүү дээ. Нөгөө хамаа тавьж одоо яг энэ хожтыг авахгүй л болохгүй ч. Сурлыг 2-0 болгож болохгүй айлын талбай дээр ч. Тэгэхээр Миннесота бол хараа харьцангуй нэг хожлоо авцсан болохоор бас тавьсан байхыг ч бас үүсэхгүй байхгүй. За нэг юм бас нэг том юм авчлаа шүү дээ. Одоо талбай дээр очих нэгэд бодож байгаа тийм. Тэгэхээр одоо энэ тоглолтын дээр ингээд 7 оны зөрүүтэй хоцсон гээл одоо Миннесота дараагийн 2 тоглолтод уншуулна гэсэн юм байхгүй шүү дээ тийм. Байхгүй. Тэр нь шиг утлаа юм байна. Одоо ер нь ингэж л явдсан шүү дээ. Нэг хэмжээ алдсан эсрогийн талбай дээр яг таны хэлсэнчлэн эхний хожлыг авцсан учраас ер нь хамаагүй тайван гарч ирж байгаа. За тэгээ 2 дугаар хагас ч гэсэн ер нь хүчлэгээ болчихж байгаа шүү дээ. Эхний хагас толцчихоор. 3 дугаар нэг 5 минут зүтгэж үзэл бүтэхгүй бол угаас хайж байгаа. Миннесотагийн ордонд хожих маш хэцүү. Ер нь удирдлийн дундуур ч гэсэн Сан Антонио харин тэрэн дээр хаа очиж туршлахгүй. Нөгөө Нью-Йоркийг ярьжсэн шүү дээ. Айлын талбай дээр хождгоо, өөрийнхөө талбай дээр хождог гэсэн шиг. Сан Антонио бол сая Портленд тоглоо шүү дээ. Тийм. Нэг талбай дээр нь хожигдчихлоо яалаа бүр. Өөрийнхөө талбай дээр очиж, өөрийнхөө талбай дээр очиж. Тэгэхээр туршлахгүй баг айлын талбай дээр очиж хожино гэдэг бол хүнд. Миннесота талбай дээр ер нь 2-2 болоод буцаад эн чинь ирж магадгүй. Гэхдээ Миннесотагийн талбайд ер нь хожигд хэцүү талбай байхгүй. Ордон чинь нөгөө бүр ингээд үнэхээр дөрөвдөг. Яг нэг юм нь Эдвардс фит биш байна л да. Харин тийм ээ тий. Гэхдээ тэгэж ботсон чинь тэгэл стил амар баг л юм байна. Тийм. Эдвардс бол одоо яг зүгээр шидэгчийн үүрэг гүйцэтгэж байгаа. 3-ын цомны гадаад хориол гүгээд байгаа шүү дээ. Сулрах гал. Яг орж морохгүй байгаа шүү дээ. Энэ нөгөө 20,000 фэнүүдийн нөгөө орлоо тий. Энэ дарамт бол тэр тусмаа залуу багуудад бол нөгөө ямар амар нөлөөлөх гэдэг бид бол хангалттай сайн мэдсэн шүү дээ. Зарим дээр өөрийнхөө ерөөсөө ордон дээр даалж чадчих гэдэг тоглогч нь айлын ордонд очиод нэг чигээд өгдөг шүү дээ. Ерөөсөө тэр чинь ерөөсөө туршлага واخ. Туршлага واخгүй тийм. Тэгэхээр бол Миннесотагийн тоглолт бол нэлээ чангал واخ. Маш хүнд болно. Тий. Эдвардстэй Эдвардсгүй шүү бүр. Өнөөдөр тэгээд Стефен Касл түрүүчийн тоглолтыг ос бол алдаагаа бол маш хямд тоглосон. Тэгсэн. Тэгээд Спурсийн ер нь л бодтой талбаар их дайрч тоглосон бүгдээрээ. Агаар дээр авах шүү. Тэгээ Вемби өмнөх тоглолтын алдаагаа залруулсан. Илүү цагтаа ойрхон довтлсон дандаа. Тэгээ өнөөдөр Вемби нөгөө түрүүчийн тоглолтын дээр 3-аас шидсэн шидэлтүүд нь
унаагууд айгүй их тийм юу яасан юм шиг байна. Трам авсан юм шиг байна. Өнөөдөр 3-аас хийнгүүт амар барьсан. Тэгмээр юм да гэсэн шиг. Нэгэн шидэлд орчих болох гээд байна гэдэг. Тий. Нөгөө яага орхоо байчваа гэдэг. Тийм үе өөд нь шүү дээ. Манай мо Бен Симс ч юм бол баярлж үзээгүй гэж байгаа шүү дээ. Ягаад шидэлж үзээг юм дөө. Тий. Би хэлээс харигт 4 удаа авалсан гэдэг. Тэгэл драманд ч одоо ерөөс юм л шидчих гээд байдаг. За завжиндаас шидсэн өөр газар шидэхгүй. Окей, драмын хувь бол хамаагүй өндөр ах уу? За тэгээ Талбаатар байгаа. Драманд Симс шиг их юм бодохгүй юм дөө. Юун Симс руу орчихвоо. За тэгээд ингээ оноос алдсан тэнгуут өстой жинхэнэ шийтгсэн. Тийм ингээл тайвширч байгаа л да. Хоёр талдаа тайвширч байгаа дөө наач. Тэгээд тоглогч нар угаасаа Ингээ илүү очоод одоо энэ үүргийн тоглогч нарын шидэлт чинь тэгэл унаал халдварлал эхэлдэг шүү дээ уусаа. Дарамтгүй шидэд эхэлж байгаа. тоглогчтой хамраацсан юм тест нөгөө төлөв ч гэсэн. Бас дөрвийн ихэнд тоглосон тоглосон. Харин яагаад тэгсэн нь сайн ойлгоогүй. Юмд бэлдээд байгаа юм уу? Би ялангуяа би тэр одоо Эдвардсыг авчаасаа гэж амар их бодоогоор. Тэгээд Эдвардс бол бүр өнөөдөр ч бараг тоглох хэрэггүй байсан гэж анар түрүүн ярьц тээ. Ер нь өнөөдөр Эдвардсыг амраачих тэр нь яахсан. Эхний тоглолт очсон. Нэгстэй тэр эхний тоглолтын тэр тэгэж ядарч 7 тоглолт хийж очсноо. Нью-Йоркоос шууд Бостон руу очсноо. Нөгөөдөр нь тоглож байгаа шүү дээ. Одоо нэг ер нь бол нэг яг байгалийн цагаар 30 цагийн дараа тоглож байгаа байхгүй. Тэгжиж Эмбидийг амраах газар бас л тоглоулдаг буруу санагдсан. Ер нь бол өнөөдөр тэгээд Досумог тоглуулад Досумог бүр гэмтэл нь хүндрээд буцаас хунлээ. Ингээ бүр хоёр тэг болоод нурсалчил гэж л одоо бодсон юм болоо да. Тэгэл Досумогоо хүчилж авчирсан юм болоо да. Арай яарав. Тэгэж бодож яадаг бас мөн сайхан мөрөөдлөө. энэ бас тасалжуулагч халтай юу? Тасалжуулагч багийн алтай. Крис Финч ч одоо тийм бадрангуй мөрөөдөлтэй өнөө. Нэг хожил болоохгүй тий. Амар том хамгийн том дарга хийж байгаа байхгүй тий. Ёсто Эдвардс Досумог хоёрыг бүтэн амраачих хэрэгтэй байсан байхгүй. За юу вэ? Одоо тараас за 3 тоглолт. Миннесотагийн талбайтар боллоо. Тулгаа тэрэн дээр яг одоо чиний зүгээр одоо уучсан камгаар юу болох вэ? Чи юу ч хамаагүй хэлж болно шүү дээ. Алдах баг. Юу болох бол гэдэг нэгсэн үлээ. Одоо 3 тоглолт тоглосон да. волейбол тоглохгүй л дээ. Юу болох вэ гэднээс хин хочих гэж суудаг. Тэгээ одоо аль талд нь чи давуу талыг өгч юм. Яг 50. Яг уу. Яг 50. Амарч. Ер нь энэ Миннесота ч нэг айлын талбай дээр нэгийг сугалж аваад өөрийнхөө талбай дээр ядчихдаг баг шүү дээ. Ер нь ядаргаа нэг мэдсэн чинь 3-1 болцсон байдаг байхгүй юу? Айгүй хэцүү. Тэгээд эргэн ирэлт мэрэлт дандаа шаардлагатай байдаг. Ёстой л нөгөө Эдвардсаас хамаарах. Энэ нөгөө юу баха? Дөрвөн цувралыг бодвол хамгийн тааварлашгүй нь бах. Ямар Сан Антони гарч ирэх юм, ямар Миннесота гарч ирэх юм. Үнэхээр мэдх юм алга те. Тэр нөгөө 22 оны финалийн өмнө Бостон Голден Стейтийг бүр тааварлах боломжгүй байсан байхгүй. Ямар ч боломжгүй байсан. Тэрэн шиг л байна л да. Тэгэхээр нэрээ тулгааг хилдгээр яг л 50 би ингээл айгүй олон юм ярьж байгаа ингээ бөөрн хилмээр байгаа. Гэхдээ Миннесота 2 цум багт филав гайхгүй. Игвэр. Би бол эсэргээрээ Сан Антонио одоо ер нь бол 2 ажил уншиж чинь гэж. Миннесотагийн талбайд 2 ажил авчих واخа. Тэгээ 4-1-ээр дуусчих واخ гэж. Бараг л тийм. Яг Сан Антонио хожуул ахиж эргэж ирэхгүй шүү дээ Миннесотад. Сан Антонио талбай дээр дуусчих чинь. Тэгээ энэ нөгөө Миннесотагийн гэмтэл бэртлүүд нэгдүгээрт амар нөлөөлж байна. тэр л байна. Досумог бол ер нь тоглохгүй байна одоо. Өнөөдөр бол тоглолтын дундаас нь гарсан дараагийн тоглолт байхгүй гэсэн үг. Ер нь бол тий. Эдвардс бол яг бүрэн гүйцэд идгээгүй. Одоо яг нөгөө бидний мэддэг Эдвардс биш. Тий. 50%-тай наадуулгүй чинь арчаад дээ шүү дээ эднэр. Тий. Гашууд оршлоо. Досумог байсан юм л да тэр чинь. Ер нь Досумогоо тоглосон шүү дээ. Эдний Дэнүри чинь нөгөө Эдвардс гэмтсэн байгаа Досумог гэсэн. Үгүй гэхдээ 6 Досумог Досумог тоглоог шүү дээ нөө. 5 тоглолтын дээр Досумог хэлсэн. Тий 5 дээр Досумог шийдээд 6 дээр эднэр өөрснөө шоконд ороод өөрснийгөө шийтгэсэн баг. Тэр нөгөө Шенин гэдэг залууч гарч 24 авчихсан. Тийм бүр хэн гарч ирснийг ч эднэр мэдээгүй байхгүй. тэр тоглолтыг тэргүүлсэн хувь нэг хөргөж байгаа юм Миннесотад. Одоо тэгээд өнөөдрийн тоглолтыг би хараад бол яг Сан Антонио баг нэг эхний тоглолтыг ч баг хожих байсан юм байна. Зүгээр өөрсдөөсөө болоо эхний тоглолтыг алдсан. Чанараа би харсан. Агуулгаар бол илүү байна. Тэгээд ерөөсөө Анар дээр одоо эргэж Миннесота хожил авахгүй байх. анар дээр ямар бодлоо? угаасаа ихний тоглолтын дээр Миннесота биш Spurs хожих магадлал 14 онооны зөөр байсан байхгүй. Одоо Лас Вегасаас өгсөн Оц нь гэсэн үг шүү дээ 14. Тэгээд хоёр тоглолтын дээр 10 оноо болж ойрцсон. Тэгэхээр тоглолтын 3-4 тоглолтын дээр угаасаа favorite нь Spurs байна. Тэгээд би ихэр хахтай 100 санал нийл. Тэгээ өмнөх цуврал дээр Миннесота 6 тоглолт зургууланд нь андердог байсан шүү. Миннесота
яг хуу Сүүлийн 3 жил андердог байгаа шүү. одоо яг үнэнд гүйцэж эхэлж байгаа байхгүй юу? Гимтэл бэртэл те. Одоо ядралт авч эхэлж чинь гэл ингээл Майк Конли одоо тоглолт болгон дээр Fox-ыг илүү тоглоно гэж жишээ нь байхгүй болчиход байгаа юм. Тэгээд хин нөгөө манай нөгөө Bones Island маань юу яагаад айгүйх алдаа гаргаж ийн л та. Bones Island ч нөгөө юу яагаад байгаа байхгүй нөгөө зай өгөөд оруулахгүй тий. Тэгээд хэцүү шийдүүлнэ гэж хамгаалахгүйгээр бөмбөгийн таслах гэж утгачих юм Bones Island. Угаасаа хамгаалж чаддгүй хүн шүү дээ. Тий, тэгээд нөгөө бөмбөгийн шууд ерөөс дундаас нь тасалж авах гээд тэгээд өөрөө тасалж чадахгүй хитэрж ард нь оцроод ингээд хүний зөрүү гаргаад айгүйх тэгж байна. Bones Island дэр нь өөр нөгөө тийм хамгаалтын мэдрэмж алга. Би зүгээр яг нөгөө одоо нөгөө дэмжлэг байхгүй болсон юм чи гоё NBA-ийн гоё 2-2 гэдэг болоод ороод ирсэн гэж бодож байна. Тэгээд миний одоо юу бол тэгээд суурдас жоо уртулдаан. Гобер болсоо хийдгээ хийж байна. Тий. Тэч дүүгээ яаж авах Юу байна? Ер нь тэгээд энэ Гоберийг мэдэх байхгүй юу? Жишээ нөгөө нэг Денверийг нэг анх хожоод 7 тоглолтод хожоод гарч ирээд Даллас 4-1 дүүлчихдэг үлээ тий. Тэр Гобер биш болчих. Тэн дээр ч Гайфордод зүгээр дамжуулж исэн Гобер байхгүй юу? Одоо сайж Хурд мурдаар гүцэхгүй. Гайфорд ч баг 2 тойроод гүцэж байгаа шүү дээ. Тийм эс. Одоо бол Гобер үнэхээр хурдан байна. За гэхдээ яг Энэ 7 хүрэн шүү энэ зурвал. би харин бүр сууж байгаа сунах болов гэж бодож байгаа. Тэгээд яг бүгд харцгаая. Харин яг за харъя те одоо үнэхээр харахаас юу хийж чадах вэ? Азар тоглолтууд нэг хоног ингээд ээлжлээд дөрвөн цуврал маань явчихж байгаа учраас нэгд өдөр гэхэд 2 тоглолтыг харцсан байгаа нь шүү дээ. Тэгвэл хагасаа нэгт тийм ээ. Яг хагасаанд 3-д нэгт гэхээр тэр үед яг Миннесота дээр бол 2 тоглолт ивэнттэй гарч ирэх нь яах нь харъя. За тэгээд одоо бүгд дараагийн цуулыг үзээ. Дорнотын Cavs Pistons үзье. За Detroit талбай дээр. За нөгөө миний яриад байдаг Джеймс Харден. Энд дэр чинь хоёулаа чинь өмнөх дугаар дээр Тий. юу гэж байгаа юм. Таач бажаач Detroit шүү дээ. Detroit. Клевленд дээр итгэхгүй нэг хэлээсэн. Баясаа хал байсан юм тий. Клевленд гэсэн. Баясаа ч бүр анхнаасаа Клевлендийг бүр бүсийн юу Бүсийн финал гэдэг. Тэ нөгөө байрлалыг харчаад тий. Бостоноос ол юм байна нэг сараас. Тэг яг нөгөө Детройтыг дуршлахгүй гэж бодоод сая Орландо бас буруудлаа шүү дээ. Тий, Орландо ч чадгараад үтсэн. Франц Вагнер байсан бол шал өөр цуврал. Францууд хожчиход юм билээ. Тийм. Энэ хоёр баг ч гэсэн одоо жишээ Кливленд ч гэсэн бас Детройтыг дуршлахгүй гэж бодоод нөгөө хож сүүлд нөгөө удирдлагын төгсгөлд хожих боломж байсаар хахад унсаар гад дөрөөр гарсан шүү дээ. Кливленд өөрснөө. Тийм. Ер нь бол Детройтыг энэ замыг сонгосон баг. Бостон байна. Бостон, Knicks, Cavs, Детройтыг хүн гэж авч үзээгүй байхгүй юу? Бүгд ингээл унахгүй унаал load management хийгээлээс удирдлагын турш. Детройтийн фанууд хүртэл 3-1-ээр хожигдож байхад өөрсдөө тэгжсэн шүү дээ. Манай улиралд илүү ач холбогдол өчлөө. Бараг улиралд нэгээр гарсан манай чемпионшип болчлоо гэдэг. Тэгээ Кливленд бол одоо өөрснөө сонгосон Детройтыг тэгэл одоо өөрийнхөө сонгосон багтаал тоглож байна. Гэтэ Кливленд бол Асар. ер нь одоо энэ үлдсэн дөрвөн багийн хамгийн сул нь. Хамгийн хамгаалтгүй. Урд чугны хамгаалтгүй. Харин тийм хамгаалт урд чугнаас эхэлнэ шүү дээ. Хойно 2 сайн хамгаалж зогсоод уртлын 3 хамгаалах бол ямар ч хэрэггүй. Доорож урдаа ахаад хамгаалт хэлүүлдэг сайн хүн байхгүй болохгүй шүү. Детройт бол бүх байралтаа ер нь бол давгүй юм тий. Хамгаалтанд муу хүн цөөх юм. Яг ингээд цаг тулсан үед зүгээр Кейл ганцаардаа довтлохоон дээр хүн өгүүлэгдээд байгаа. Бусдаар яг ингээд баланстай багийн хувьд бол баланс. Тэгэхээр сая энэ дундаас хамгийн муу Клевленд гэсэн үү сая тий? Ер нь сул нь Истийн дөрвөөс. За тийм л юм байна. Би бас яг тэгж бодож байгаа тий. Фили Бостон хоёр бол Одоо чинь Бостон Фили Нью-Йорк хоёр бол Филиг жишээ нь Нью-Йорктой тоглох уу, Кливлендтэй тоглох уу гэвэл Кливленд тэгэл ойлгох бах тий. Тэгээ шүү дээ. Тэр чинь Мичл Хард хоёрыг хараад зүгээр Max Edge компьютер сэргэн хөтлөн шүү дээ. Харин тэгэл байх. Үүдсэн зүгээр алчээ л гэж бодсон шүү дээ. Гэхдээ Хард нь гүйчихгүй шүү дээ. Нэрээ. харангуутаас ирэл нүдлээд байна. Тэр нэг Westbrook хиний эсрэг товтлж байгаад үлээд доороо үсрээд баярлаад идэх чи. Энэ Тобайс Хайрсыг л торгоож хамгаалж чадахгүй байх гэхээр л айгүй хэцүү байгаа. Жогод хамгаалж байгаа үнэ харснаа. Патрик Беверли байлаа да. Доороо үсрээд баярлаад байгаа ш залангаа. Уг нь бол юм байна ш. Тобайс Хайрсыг л зогсоочход
энэ Детройтийн тоглоо маш хэцүү болох байхгүй. Ганцхан Кейд оноо авах байхгүй. Гэтэл Тобайсыг тогсоод чадахгүй байх гэхээр л яг хэцүү байна. Тобайс шидэх орон зай үүсгэж байна те. Тобайс өөрөө бүр дайрж ороод оноо. Хоёр дахь багийн хоёр дахь сонголт тийм л байдаг шүү дээ. Харин тийм тэгэн Одоо нэгийг л зогсоох нь нэг нь яг орхил тоо. 2 номерыг оноо авахгүй болгочиход л хэцүү болно үстэй. тэгэхээр чи нэг чинь 50 оноо үнэчлээ. Харин 50-ыг л авах. Тэгсэн чинь Одоо одоо Тобайс Харрис тэр хамгаалцаатай Орландо дээр ч 30 оноо авсан шүү. Тэгэхээр бас тэгж бас тийм Яг чадсан. яг наадах чинь нөгөө Тобайс Харрисыг зогсоож чадахгүй байна л гэдэг шүү дээ. зогсоочвол уг нь хожил харагдах гэдэг байгаа байхгүй. Тэгээ Орландогийн урд шугам бол хожин энэ цуврал урт болно. Аа? Энэ урт болно. Детройт Кливлендэд очиод хож. Наа чи бас Харден Мичл хоёрыг яг би хамгаалтны шүүмжлэлд баснаа гэж чинь. Довтгоон амар хоёр хүн байгаа шүү дээ. Тэгээ туршлаганч бай. Харден нөгөө улам Харден юу шүү дээ нөгөө 7 тоглолтын дээр л муу тоглолцоод байдаг болохоос нэг цуврал болгоно наадах чинь нэг 8 оноо авдаг тоглолт хийдэг. хит нэг ер нь хоёр ч үзүүлэн дээ. Ер нь бол нэг цуврал нэг юм хоёр бол үзүүлнэ. Гэхдээ нэг тоглолтыг бүр бүтэн аваад За нэг бол аавна. Тэгээд тэрнийхээ дараа 8 оноо авна. Саяны Орландотой хийсэн 7 дахь тоглолтын дээр бол Харден сайн тоглосон биз дээ. Үгүй тэр оноо илүү яваад тахтай сайз. Яг оноо тэр тасалдаг хүн байгаагүй маа. Тэр бас Хорцсон хойно сайн бас гомбоо тоглосон шүү дээ. Эхний үе муу яг таньдаг Харден гараал ирсэн шүү. Тэр сүүл тоглолт бүтэн үзсэн хүмүүс мэдчихэж байгаа дөө. Яг сүүлд статистик харахаар сайн байгаа. энэ Тобайс уу? Ингээд байгаа. Энэ хүн чирээс Энэ Харден болохоор л ингэж шүү. Харден Тобайсараас дараа гараад ирэхэд Арден үлдсэн шүү. Тэгэхээр чи өөр тэр жижигхэн хурдан тоглолч нар сүнгэнээд өнгөрөхөр бас тааж байгаа. Тэр санаа бас насуусын бодолтой наачаас тийм жоохон Леброн дээр ханасаа утахгүй байх ч Харден Марден. За Тобайс ингээд дахиад 20 оноо. тийм шүү. Тобайс Харрис 20 онооч. Данкан Робинсон гэж сууч нэлээд шидүүлсэн байна 19 оноо. Тэр Харден дээр хамгийн ноцтой стат тэрэг байхгүй. Assist turnover ratio 1 байгаа зү. 7 assist-гоо 7 бомбог алдчихж байгаа бол энэ ерөөсөө маш муу юу байгаа байхгүй. Тэгээд одоо энэ Кливлендийн хоёр өндөр тий төв байгаа шүү дээ. Мобли Аллен 2, Осор Томпсон 11 оноо ахуулсан байна гэдэг бас буруу л. Энэ харин Осор Томпсон тэр бодогтой badл очиж авна шүү дээ. Шидэхгүй шүү. Шидэд бол хийхгүй шүү дээ. 11 оноо ахуулсан буруу л. Тэр доороос ахуулсан байгаа байхгүй. Гэхдээ яг энэ Нэг өгүүлбэрээр 3 өнийг дарамжлаа гэж байна байхгүй. 3 л гин. Гэхдээ бүгд юу харсан те юу эндээс ярил л да. Кавс юу болохгүй анараа. Одоо сая хэлж штэ. Одоо бид нар яг хувь тоглогчдын ярьсан. Гэхдээ яг Cleveland Cavaliers багаараа ямар өөрчлөлт хийж орж ирэх нь гэдэг айгүй чухал байхгүй. Эхний тоглолтод юу болоогүй. Яагаад favorite нь байж ингээл энэ зүйлүүдийг Cleveland өөрөөсөө бэлдэж орж ирэх хэвээр. Зүгээр Detroit Pistons багийн үед Orlando Magic үнэхээр эхний шатнд Detroit-ыг айгүй сайн бэлдэж өгөөд дараагийн шатнд амжилтсаа явуулж байгаа байхгүй. маш хатуу тоглолт байна. Сэтгэл зүй 3-1-ээс ирсэн сэтгэл зүй одоо бидэрт алдах юм байхгүй гэсэн энэ сэтгэл зүй маш аюултай сэтгэл зүй. Одоо эдгээр бол алдах юм байхгүй бид нар залуу баг нэгэл Cleveland дистрик бол маш сайн сэтгэл зүйтэй гарч ирж тоглолт техник тоглолтыг аваа явуулж байж байна. Мэдээж сурал гэхдээ Detroit-ийн бодож байгаа шиг юм Detroit-ийн фэнүүдийн бодож байгаа тийм амархан бол болохгүй. Би бол энэ сурал яг хөө ихний тоглолтыг ингээ харахаар илүү бутаа талбайд илүү олон оновчтой тоглолт хийсэн баг нь яалтчгүй Detroit Pistons баг болчиход байгаа. Тэгэхээр Cleveland Cavaliers баг хавгаалтынхаа хувьд бас ганц нэг алдаануудаа засаад ороод ирэхээр энэ хоёр тоглолт маш хүчтэй болох гэж бодож байна. Тэгин хоёр тоглолт Cleveland точрох ч үгүйсэхгүй. Би бол нэг за Hardon нэг тоглолт авах бах, Mitchell нэг тоглолт авах, Mobley нэг тоглолт авах гэдэг 7 Cleveland-ийн сурал би хожно гэж ярьж байгаа байхгүй юу? Чи бол Cleveland хожиж ирээд. Чиний хувьд Миний хувьд Cleveland уг нь бол одоо өнгөрсөн жилийн Индиана шиг тоглож болохоор баг байхгүй юу? Оноогоор зүгээр илүүрхэл одоо шидэж одоо Detroit-ийн тэр тоглолтоо гэхдээ өөрөө сөхөө авах завдалгүй оноогоор ингээл бөмбөгдөж болох байхгүй юу? Тим онооны ур чадвар Cleveland-д байгаад байгаа байхгүй юу? Шитгэгчд байгаа, бүх юм байгаа. Тийм хурдан тоглолтог холбогч байхгүй. Зүгээр rotation Хайли бүртэнтэй бүх юмараа угаасаа Cleveland сэлгээний тоглогчд нь илүү туршлагатай тоглогч нар ч байгаа. Төвийн байрал дээр даваа байдал үүсэх боломж Cleveland маш их байгаа байхгүй юу? Зүгээр энийг эхний тоглолтод хийж чадаагүй. Зүгээр 2 дахь 3 тоглолтноос эхлээд шал өөр Cleveland гарч ирсэн зүйл хэлээ. би зүгээр ингэж бодоод байгаа. Миний бодол. Cleveland нэг л алдаа. Cleveland айл хэлбэр дээр ус орж авдаг юм бэл.
Торонтогоос талбай дээр нэг ч хожил аваагүй шүү дээ. Торонтогийн талбай дээрээс нэг ч хожил аваагүй баг. Ер нь бол Торонтогоос бол илүү агуу үстэй Детройт. Тэгээ Детройтын талбай дээрээс та нар хожил авах гэдэг юм манараа чи. Үгүй зүгээр байж. Торонто тэр байж. За тэр яах вэ? Тэр матч Болохгүй мó ерөөсөө. болно шүү дээ. Би итгэхгүй гадараа. Би энэ чи итгэж шүү дээ. Хожих гэж тоглож байгаа. Тэрнээс бид нар хожигдно гэж бодож байгаа баг байгаа мó? Үгүй би тэгэхээр 6 тоглолтын дээрс хоцсон тоглолтын дээр тэгвэл нэг тэнэг пасснаас тэр хиний өгсөн тэнэг пасснаас болоод хожигдсон шүү дээ. яг миний зүг хэлэх гэдэг нь юу? 6 дээр чинь тэглөө. Тийштэй 7 оноо илүү гацсан торгуулаа игээл хожих тоглолтын дээр нэг пасс өгөө мобли 10 баунс болоод тэгэл авч тоглоод байгаа. Миний зүгээр би өөрийгөө бодож ярьж штэ. Клевленд дээр бол миний тэр нөгөө итгэх итгэл нь заавалчгүй ихний шатанд хожоог болохоор хоёрдугаар шатанд хожихгүй гэсэн үг биш аахгүй да. Тийм гэхдээ Детройт ч хэцүү үсдэгч штэ миний бодлоор. Би бол бааж яхахтаа санал байна. Би бол энэ цувралыг бодохгүй байх гэж боддог. Матч ап нь Детройтын талд гэж хараад байгаа. Кливленд бас заавал муудаач биш. Энэ чинь матч ап штэ тий. Тэгэхээр Детройт юу Кливлендийн давуу тал юу юм? Мобли Аллен өндөрдөө орно. Урд чугам Мичел, Харден тий. Гэтэл яг өөдөөс нь яг төгс матч ап байгаа байхгүй. Илүү физикал, илүү атлетик байна. Тэгээд супер одын ур чадвар Детройт талд байна. Бенч нь илүү байна. Тэгээд тэр утгаараа бол 5 тоглолт гарах гэж бодож байна. Би зүгээр муугаар ингэж Детройт талдаа юу? талдаа. Уус нэгтэй тэгээд. Тийм уус Кливлендийн талбай дээр нэг хожвол энэ 5 дуусчихлаа. тэгээд талбай дээр аваад ирнэ шүү дээ. Гэхдээ харж яндраа энийг юм байхгүй харъя. Биш юм байхгүй. Та нар хэлж байгаа юм чинь зөв шүү дээ. Угаасаа Джеймс Хардны хамгаалц болно. Донович хамгаалахыг хүсдэггүй. Гэхдээ энэ чи бүхэл бүтэн баг хожиг л энэ цувралд тоглож байгаа байхгүй. Тэгэхээр Джеймс Хардн хүсэх юм бол хамгаалдаг. Дөрөвдүгээр орж ирээд хамгаалт бүтэн дөрөв биш юм аа гэхэд тийм үү. Донович хэлсэн хамгаалыг бол хамгаалаад яаж алдаа гаачлаад ингэ тоглох боломжтой байхгүй. Тэгээд 3 онооны шидэл дээр илүү баг нь байна. Бутаа талбайд илүү тоглогч нь байна. Туршлага нь байгаа даа. би зүгээр тий одоо уг нь бол Индиана бас л яг одоогийн Кливленд шиг л хамгаалтын хувьд бас сул талтай баг байна. Энэ нийлээд хэдэн төгрөгийн зал авах. Хэлэхгүйсэн мэт. Тэгээд очихоороо Индианатай харьцуулж байгаа бол би бол өрөөсгөл гэж бодож шүү энэ хоёр хаа. Тэр чинь Индианагийн адаглаад талбайдаар гарч байгаа шиддэггүй хүн байхгүй юу? Тийм учраас хурдан товтлогоон дээр Майлд өнөр хоцорж орж ирээ 3-аас шидчихдэг. Нөгөө дөрөв төрнөрөөгөө хаяавч. Нэг ч гэсэн моблийг шидээл байгаа. Үгүй эн чин 60-70 шидэлдэхгүй. Мобли төрнөр шиг шидэж чадахгүй. Хаардан чин Калибуртэн шиг гэж хурдан хэмнэл өдөрдөж байгаа. Шал өөр холбогчтой. Наа чин хаардан чи хагас талбай тоглогчтой өрж байгаад пик н рол явдаг холбогч байхгүй юу? Калибуртэн чин шууд богино хугацаанд шийдвэр гаргаад хурдан өөрөө дайрчдаг ийм тоглогч. Би сая их хоёрын нэг юм дээр их хоёр сая хэллээ шүү дээ. Клевленд өөрийнхөө тоглолтыг тоглоул гэж хэлсэн шүү дээ анараа. Клевленд биш дээ. Тэр тоглолтоо ганцхан газар хийж чадчих. Өөрийнхөө тоглолтыг. Ганцхан өөрийнхөө батал хийж байгаа байхгүй. Яг энэ жилийн үед тийм байна. Одоо юм байна. Тэгвэл эн чинь 7 тоглолтод Детройт хожно гэсэн үг. Би тэгэж муугаар бодоход бүр 7 тоглолт дээд очих гэдэг байхгүй. Тэр нэг хурдан юм өөрийнхөө нөгөө хийдэг нөгөө хурдан пейстэй тоглолтоо ганцхан өөрийнхөө батал хийж. Зүгээр л имийг яаж мэдгүй бас Клевленд хожоод ирч магадгүй 7-г өөрийгөө жоохон айлгүй байдаг хийж байгаа юм. Өөрийнхөө батал 130 он аваад байгаа. Тэр үнсаад гисэн шүү дээ. Торонто дээр очингуудаа 90 он аваад байгаа байхгүй юу? Тэгээ тэр юундаа юм. За энийг хой тайлбарлаад өгөөч чи одоо дасажуулагч хүн байна. Зүгээр л тайлбар өгөөч гэд хэлээч тээ. За нараас нь дасалт. Тийм байхгүй л хэлээд ш. Харин болохгүй л байгаа даа. Болохгүй зүйлүүд байгаа. Судалууд байгаа. Гэхдээ Клевленд огт энэ зурд хожих боломжгүй гэвэл чи өрөөсгөл асуудал болчиход байгаа байхгүй. Гэхдээ тийм юуж болж болно. Клевленд одоо үлдсэн бүх тоглолтыг тэгвэл яаж болно шүү дээ. Эхний шатны бүх тоглолт цуурлаад 4 тоглолтод таны эснэр дуусаагүй юм. Тэгж хариул айгу буруу штэ андаа. Чи ч гэсэн сая ингээл Миннесотаг хожих ямарч боломжгүй ингээл 4-1-ээр тоо 2 Миннесото хожиглоо гэж ярьтайгаа адилхан юм ярьж байгаа. Би ч өөрөө зөвлөлээд яагаад тийм боломжгүй гэсэн байхгүй. Гэтэ юу чамд хэлчих боломжгүй. Харин мэдгэлцээд байгаа байхгүй тий. Гэхдээ их зүгээр одоо харуулахаар болцсон хугацаа байхгүй миний хэлэх гэдэг. Одоо өөрийнхөө айдас бадар нэг хожил авчвал би одоо чимд итгэе л да. Яг өнөөдрийг болт гэсэн юм алга болохоор яг нэг юм баггүй. За Кливленд бол бүх хүн байгаа байхгүй. Бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаа хэрнээ одоо софт тоглоод байна. Түүний Миннесота бол гэмтэл бэртэл нэр хүчээд байгаа байхгүй юу? Досум уу Эдвардс ч н одоо нэг номерын тоглогч нь одоо Винчензо Андерсон орто хийхгүй шүү дээ. Яг уу нэг ийм л юм байгаад байгаа юм л да. Детройт биш. Миннесота Сан Антониог таамаглах боломжгүй нь биднэрт хангалттай дата байхгүй. Яг амарчин бол Миннесота дахиад Рандл гэмтсэн ч айх юм байна. Амарчин бол зүргэнд нь орсон үргэлжтэй. Гэмт бэртэл хамаагүй. Драмат болсон юм уу? Бүр Миннесота гэж хэлэнгүүт баг харьцуулахад биш үү те?
Миннесота Сан Антониогийн ялангуяа Сан Антонио дээр бид нэр мэдэхгүй байхгүй. Дата байхгүй учраас таамаглах хэцүү. Энэ цуврал дээр юу вэ нөхөр хамгийн том дата Джеймс Харден дээр байгаа байхгүй. За өмнөх цувралаа харж болно. Аль аль нь 7 тоглолт хийсэн гэдэг. Зөндөө юм харагдана эндээс. Гэхдээ олон жилийн дунджаар Джеймс Хардны замнал яаж төгсдгийг бид нэр бүгд харсан. Маш олон багуудад харсан. Би Джеймс Харданд тэ нэг дургуулхаад авах ямар ч юм байхгүй шүү дээ. Зүгээр яг ингээ харахаар л яг нэг цувралд батны 10-аас доош оноо авдаг, багаа чандаг. Гэхдээ нэг тоглолт авч өгдөг. Яг тэр ингээл дуусдаг. Тэр чинь бол Харден дээр тулгуурласан баг байсан. Энэ бол Мичл дээр тулгуурласан баг. Гэхдээ л харалтаа, довтлогыг харалтаа. Өнөөдөр 15 шидэд 6 хийж байгаа байхгүй. Ингээд довтлогооны юуг харахаар шүү дээ. Довтлогооны нэгдүгээрт энэ бол яг ингээ бөмбөгтэй позишныг нь харуул Харден ба. Уг нь шүүринг гард байхгүй. Гэхдээ Харден илүү бөмбөг авч явж байгаа. За тэгээд ус холбогч нь байгаа тийм. Field goal attempt тэр шидэж байгаа оролдлогыг харах юм бол Харден илүү байгаа. Тэгэхээр нөгөө статус нь Мичл дээр байгаа боловч яг л өмнөх Капеллатай тоглодог, CP-тэй тоглодог. За тэгээд бүр Embiid-тэй тоглодог. Яаж утаардггүй бүхэл бүтэн MVP-гийн хажууд 9 оноо авч маваал ингээл энэ Харден ч нөөрөө бид нар ингээд одоо хэдэн настай юм бэ? Хэдэн жил тоглож байгаа юм бэ? Бид нар баг 20 жил харчихсан. Харденгийн минутыг тэгвэл багасгаад хэнийг Шрёдрийн минутыг ихсэх хэрэгтэй болов? Болно. Магадгүй. Гэхдээ тэр чинь Хардны мэдээ сасан юм уу? Тэр ихтэй тасруугүй чих үү тийм манараа. Тийм тасруу тийм хийх ёстой шүү дээ. Шаардлагатай байвал хийх ёстой шүү дээ. Шрёдер бол аалн руу нэгээр Шрёдер ч одоо Джеймсийг бодох юм бол бас одоо талбай дээр дайнд ороод үтсэн тамирчин байгаа байхгүй. Яг орон гарan байгаад байна тийм. Германда бол шууд ингээд Шрёдер чи өөрөө л шийд яаж тоглох юм гэд өөрөө яг Харден болчтой шүү дээ Германыхаа. Германда бол Блак Хитлер шүү дээ. Тийм ээ. Одоо гэхдээ тэр Шрёдрийг бид нэр NBA. Гэхдээ Шрёдер NBA ямар ч баг Шрёдер тим эрх мэдлийг өгдөг байхгүй. Харин тийм авах хэмжээний чадвартай биш. Германд бол өгдөг байхгүй. Тий, Германд бол авах хэмжээний чадвартай. Герман ч угсаа холбооч. Манай хөргөө агуул 12 сумандаа бол Путин гэж байгаа байхгүй. 96 оноос хойш иргэдийн төлөөлөгч ялагдаж үзээгүй гэж. Шрёдер Германд бол тийм байхгүй. Энд ч бол тийм биш байгаа. Герман ер нь үе үед Герман холбогчтой байсан. Тий, FIBA-гийн Новицкигийн үед ч ер нь тийм олигтой холбогчгүй л орон өстэй Герман бол. Би бол Шрёдерт энэ зүгээр нэг бурхан газрын бомбол байгаа байхгүй. Гэхдээ сайн байгаа л та. Гэтэ зөвхөн Шрёдерийн ачаар хож. Тэр хайлайт штэ. Бүгд тоглолт үзэхээр яг багийн лидер нь Франц Вагнер л байсан штэ тэр Европын аврах тэр. Гэхдээ яг нөгөө яг хүнд нөгөө нэг эрх мэдлийн нөхөр өөр тоглолт юм л та. Тийм. Өөртөө ихтэй тоглолт. Энэ нэг өөрөөсөө муу хүмүүстэй нэг баг болол тоглохоор хүн чинь сайн тоглоод сайн хүмүүстэй тоглохоор тоглож та ойлол хэлдэгтэй эднэр ч гэсэн сэтгэл зүй үтэй юм байна. Загнаад байдаг хүнтэйгээ хүн тоглолт нарахаа байчдаг штэ. Тэг. Загнадаг хүний хаажууд тоглохоор. Тийм. За гэтээ бид нар бол энд 1000 мэтгэлцээд яг тоглолтод үзнэ. Тэжээс мэднэ. Тэгээ алын зүв байж, бааж зүв байж гэдэг зүгээр яг цуур тусгаад өгдөр яа. бас муухай үрд идэлтэй шүү те. Харчи да. Хамгийн ихний нэг юм болсон. Итгэхэд энэ хоёрын мэтгэлцээ боллоо шүү дээ. Бостон, Sixers гэлтэй. Тэгээ яг үндэ алдсан л байгаа шүү дээ. Бостод хаана байгаа? Манайхтай адилхан дунд байхгүй л биш шүү дээ, тий. Тэгэл нөгөө нэг мундаг боостой хайцсан андаа. Тэр ахаад их асууж. Тэр чинь бос тэр мэтгэлцээ яа. Юу яриа. Гэхдээ дээр тулгаа ясантай адилхан наадтай чи би ч ялж магадгүй гэж хэлж байгаа. За хоёул тоглолтын дараа хэдэн тоглолт филиг яална гэж шин таамаг өгсөн юм. Биш нөгөө харин тий. Ер нь зүгээр л тий. Тэгэл зүгээр л ярьж байгаа. Энэ чи энгийн зүгээр гоо хэллэг. За хисхор дээр юм дэргээ уудцгаа. Яаж ингэ Нэвтрүүлгийн Platinum Event төлөгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. жилийн турш Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээсэн Singur брэнд 18 years of emotions. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж ийн гэсэн үг.
Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чи тэгээд Албан ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 7575 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. жилийн турш Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээсэн Singur брэнд. 18 years of emotions. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Айко гол хөтөлбөр эхэллээ. MCS Coca-Cola-гийн бүтээгдэхүүний бөглөөний доорх кодыг уншуулж хөлбөмбөгийн мини тоглоомд оролцоорой. Нэг бөглөө, нэг боломж. Алдах хүртлээр гол оруулж, оноогоо нэм. 7 хоног бүр ихний 100 хэрэглэгч гарын бэлгийн эзэн болно. Харин сар бүр ихний 10-т багтсан шилдэгүүд супер бэлгийг хожих боломжтой. FIFA 2026-гийн албан ёсны түнш Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч Future of Lifestyle Toki. Плей-офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Тэгвэл энэ Токи Пикемер таамаглаад зүгөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone авчихлаа шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемер тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Гэсэн ихний яг гоё байжсэн ч байгаа юм. Ясаг нэг вэ? Машин шүргэлцэхэд бас эхнэр хүрээд ирэхч бас нөмөртэй шүү. За эхнэртэй амар когсон. Амар ярьлаа. Яг ярьжсэн ч ороод ирлээ. За энэ тогтоох хүмүүстэй баярлалаа таагүй. Тэгээ удирдлийн 33 дугаар яг энэ тогтоох хүмүүс ч gaах жоохот амар сакс иржсэн аа. Сая баг хоорондоо маргажсэн завсарлаа ороод ирсэн. Гэхдээ энэ тогтчин ер нь бид нар хүснээр ярьж мэтгэлцэх ёстой байсан. Гэтэ түрүүний маргаанд бол ялцсан өөрөө. Түрүүний маргаанд биш ээ. X нөгөө энэ хоёр чинь удирдлийн туршид угаас хүмүүс чинь нөгөө бас гүйс тойлгоо гэж магадгүй. Удирдлийн туршид хоёр аль баг нь хол явах гэдэг энэ хоёр үгс ярьсан байсан. Тэгээ одоо босс бол байхгүй. Тэгээд дунд нь ягаад энэ тоглоод байгаа байхгүй. Өө тэгээд тулгаа тэрэнд ялж болсон шиг би бас саяны цуврал дээр ялж болсон шүү дээ. Би бүр Андрыг л ялах юм шүү дээ. Яаж үзээгүй байхгүй өнөөдөр. Биш ээ. Би бол тэгж ярьж байгаа. Би бол зүгээр яална гэдгээ мэдээд байгаа. за Өнөөдөр 90 цувралтаа. Тий, тэргээд хэлж байгаа. Би ч анарт нэг дээр нэг толгоогоо өргөлцөө инээснээс хойш их чимээгүй хамаагүй юм ярих байсан шүү. шиний зүрхэнд Миннесота анар хоёр бол орцсон байна. Толгойн дотор түрээсгүй шүү дээ. За одоо нөгөө анараа нөгөө чиний нөгөө байхгүй болно гэсэн баг чинь тоглоод байгаа тоглолтыг үзцгээе зэ. За. Энэ Одоо дуусчих юм уу? дуусаагүй. Дуусаагүй юм байна. Байнгын атаклаа. Тий, байнгын. Одоо Sixers Knicks тийм ээ. Sixers мултарж иж дуусгах уу? За Нью-Йоркийн талбай дээр нэг 2 хоног илүү амарсан байсан те Нью-Йорк. тийш үү. 3 хоног. 3 хоног уу тий? Гэхдээ би бол энэ дээр бол тэр хинтээ уулзтайг 100 санал хэлж байгаа шулгаатай. Ёстой байгалийн цагаараа 30 цагийн дараа эмбидийг буцаад тоглох шаардлага ихний тоглолт байгаа байхгүй. Амрах хэрэгтэй байхгүй юм. Энэ бол амраасан. А ер нь бол Нью-Йорк бүр ахаад 3 хоногч илүү амарч болох байсан юм. Тийм. Өөрсдийнхөө тийм хайнга байдлаас болж 4-2-оор Атлантатай тийм үстэй. Ер нь заах үсрээл бүр үнэхээр 4-1-ээр ч дуусгах байсан. За нэг бол яг хожигддог тий. Өөрсдөө их удаан амарчгаар ч юм бас тэгээд болдгоо маа. Энэ яг баланс нь таарсан бахоо тий. 4-2 сүүлийн 2 тоглолтыг мэдчихэж байгаа байхгүй. Бостоныг хоцсон. Филигийн. Тэгэхээр чин тэр болж байгаа тоглолт Монголтон дээр анализ хийгээ суухад хүртэл арай тухтаагаа шүү. Тэгээ Фили чинь бол
яг Бостоноо бараал нөгөө нэг амар том шалгалт өгсөний ардаас нэг шалгалтын ардаас нэг тийм бүх юм нэг тийм амар тайвшраад бүх юм хоосордог ш нэг тий. Бат. Энэ сурдаг те Ананомбис аягүй сайн тоглож байна. Ер нь плей-офф. Тий. Амар сайн тоглож байна гэх гэсэн. Нью-Йорк дээр Ер нь яг энэ байрлалын одоо танаа нөгөө нэг Денверийн нөгөө нэг Aaron Gordon Anunoby болох боломж энэ байхгүй юу? тэгмээр л шүү дээ. Хамаагүй. Хинээр ч хамаагүй шүү дээ. Франц Вагнер араар солилцоо эргэжчихлээ. Мөрэ Гордон хоёрыг оруулаад Вагнер нөгөөх нь хэмээсэн бай. Наа чи бас гой сонсогдчих шүү дээ. Тий, Орлондод мөрөө хэрэгтэй шүү дээ. Тий. Салин малинж таарж байгаа юм л. За тэгээд Эмбидийг ингээд Ананоби шиг юм хүн хэрэгтэй шүү дээ. Дэнүрт бол юм хараар стайл хүн хэрэгтэй байгаа шүү дээ. За ингээд энэ жилийн нөгөө Кат Гобер хоёр шал өөр хүмүүс байгаа тий. Ёстой тий шүү. Кат байна бас. Кат сайн байна. Кати ч нь бол ер нь софт гэдгээр нь Шак Барклигаас ахуулаад бүгд л тэгдэг шүү дээ. Гэхдээ бүгд аваад дайрдаг бас. За энэ драфтын 2 дугаар тойргийн сонголт ч одоо өстой дийлдэхэ байж энэ да. Танад байсан уу? Манай 2 дугаар тойргоос саяхан Лука энэ хоёр хоёулаа байсан санагдаад бах юм. Тий. Тэгээд ямар гэчийн баг вэ танах чинь хоёулын Гүйгүй яг Брансонд бол итгээгүй ийм болчихно гэж. Тий. Гэхдээ бас нэг аав мафтайгаа ойрхон байгаад Гүйгүй ер нь гэхдээ сайн тоглолоод бас боломжийн гэрээ аваа явсан шүү. Тийм муу хот нь бол угсаал 17 Брансон бол гэхдээ ялагч юм байна. Чинь хин нөгөө нэг юм Феникс Юта хоёр чинь бүр удирлыг 1-2-оор тасархаа тэргүүлжсэн жил тэр хоёрыг мулталцсан байхгүй юм Брансон чинь. Тийм шүү дээ. Тэгэж финал Лука чинь бүр тэр Феникс бутраад юу бутраад Юта бутраад хоёр баг буталчаад ирсэн юм шүү дээ Брансон. Ананобиг яг гэл тайхад тэгээд юм зогсоо. Тэгэхээр ер нь бол яг потенциалаа тодорхой хэмжээнд харуулсан. Гинт Нью-Йорк Никс дээрээ л онцгорсон юм ерөөсөй байхгүй. А зүгээр яг Далласаас жилийн дунджилдаг байсан л да. Тийм жилийн 25-ыг хүссэн. 400 гэсэн. Даллас тэрийг өшөө жоохон баг. Брансон 25-ыг хүссэн байгаа шүү дээ. Тэгэхэд бас нэлээ. Нью-Йорк бол тэрийг өгье гэсэн. Тийм Нью-Йорк дуртай нарахгүй гэсэн тий. А тэр үед гэхдээ бусад гагууд бас гайхаж ирсэн. Нью-Йорк одоо 25-ыг энэ хүнд өгчдөг зөв гэж эргэлзэжсэн шүү бусд багийнхан. Яг одоогийн салингийн зэсээр бодохоор арай гайгүй санагдаад тах шиг байна тий. Тэр үедээ арай бас тухайн зөвхөн Даллас биш бусд багууд бас ихгүй. Ер нь жоохон одоогийн статус нуруу нам тэгээд 20 оноод дунджилдэг байсан байхгүй юу? Тий, итгэхгүй бол байсан шүү. Тий, 19-20 оноод. Ганцхан Нью-Йорк л нэгдүгээр левлийн од бол биш байна л гэж хэлсэн. Тэгтэл ийм битээ ухаанцаа тэгээ мэдээж энэ ч бол Bridges байна. Mitchell Robinson ер нь бол яг уу энэ бол яг матчапын таарсан хоёр баг л та. Ингээл Embiid, Towns, Brunson, Maxey, Paul George, Anunoby ч гэдэм үү те. Ингээ Oubre, Michael Bridges, Josh Hart ч юм уу те. Ингээд ер нь нэг юм SF SG-нүүд нь ер нь юм ойролцоо, нурууны өндөр нь ч ойролцоо. Би бол түрүүний яриад хиний тоглолт бол ядралт байсан уу? Хиний тоглолт ядралт. Тэгээ 3 дахь үеийн 6 дахь минутаас бүгдийг авцсан шүү дээ. Тэгэл зэлийг гаргацсан. Эхний үедээ угаасаа 20 дон олцсон гэж. Би бол яг түрүүний буцаад юу гарч барив. Хиний тоглолтоо ядралтаас гадна угаасаа ер нь бэлдэж амжаагүй хуу байл. Тэгээ бүтэн өгчгөл газар. Одоо 20 тоглолтыг бид нар үзүүлнэ л дээ. За ихтэй бүгдээ нөгөө Никсийн плей-офф явуулчих гэж тий. Сүүлийн 3 тоглолтод 19 оны зөрүүтэй. 100 119. Гэхдээ энэ CJ McCollum энэ багийн уурыг хүргэсэн байхгүй юу? 3 тоглолтын нийлбэр оноо. Нийлбэр тийм байна. Тийм. Зүгээрээс багийг CJ McCollum уурыг хүргээ айцсан байхгүй юу? Гэхдээ тэгээ одоо хожихгүй гэдэг яг нэг бас туршлагаараа нэг аваа залчиж байгаа. CJ McCollum ч ер нь тийм шүү дээ. Нэг нь өөрсдөө хожигдсон шүү дээ. 10 пистал алдаж хожигдсон шүү дээ. Нэг оноогоор. За одоо гэхдээ нөгөө юуруу ярмаар байна л да. Нарийн юуруугаа бүзүүр орчмоор түрүүний нэг буцаад нөгөө тулгааж нэрсэн. Ястай нэгдний тоглолтоор эхний тоглолтод амраасан бол өнөөдөр чинь маш ойрхон тоглолт боллоо шүү дээ. Маш ойрхон тоглолт боллоо. Энэ дэр одоо чинь амарцсан Embiid өнөөдөр нэгдний тоглолтоо өнөөдөр тоглосонгүй. Өнөөдөр тоглосон бол өнөөдрийн хожиг шин сэтгэлс хожиг байж болох байхгүй юу? Аль нэгэнд нь л амрах хэрэгтэй байсан юм болов? Гэхдээ тэр эхнийхийг амраахгүй гэж үү? Амраагаад өнөөдөр тоглосон бол өнөөдөр Embiid-гүй тоглоод маш ойрцоо тоглолт болоод сүүлийн тэр нэг 4 үедээ нэг 2 жилд илүү хийсэн тоглолоо шүү дээ. Тэн дээр Embiid байсан бол Брэснаш хэдэн орон тиймстэй нөгөө юуг алдаага аавна энэ тоглолт болоод өөр болох байх болсон бол гэж бодсон миний хувьд. Тийм гэж байхгүй шүү дээ. Embiid ирүүл байгаа. Тэгээд чинь плей-оффын цуврал эхэлж байгаа. Тэгэхээр Филигийн зорилго юу юм? Айл нь тулаар очиж энэ тоглолтыг хожчих гэсэн бодолтой орж ирж байгаа шүү.
Гэхдээ яг хөө хоёр тоглолт хийж болохгүй юу гэж. Өнжүүлж штэ тий. Тэр хоёр тоглолтод хожигчүүл. Гэхдээ medically clear хийхгүйгээр эхний тоглолтыг зүгээр нэрээ яач болоогүй юм болов. Гэхдээ чи өнөөдөр тэгээд өдөр имбичээр тоглосон шүү дээ имбиччихгүй. Харин тэр чинь явахтай. Тэр чинь эхний тоглолтын дээр гимчин гэж тооцоод. Одоо имбитийг гимчин гэж тооцоод байх юм бол хизээ имбит тоглох. Эхний тоглолт дээр гэмтчлээ. Гимтээгүү зүгээр ингээд бангда болцсон бохгүй ингээд контактнаас л чинь ингээд би навдаад хавдаад ингээд яачих байгаа бохгүй. Яг тэр нэг амар өвдөгний гимтэл байхгүй. Тэр нөгөө хөшсөн бол ямар ч гэсэн гайгүй болоод гарсан нь бол гарсан тийм. Тэгээд энэ эмбид айгүй нөгөө том биетэй удаан хөдөлгөөнтэй болохоор жишээ нь одоо ингээд хөл рүү хүн одоо мөргөлдөөд унаад орж ирж байгаа бид нар хөлөө татаад хөлөө өргөөл авчихаар байгаа байхгүй юу? Эмбид авч чадчихгүй зурал дээр өөрхөө бүр үсэрж яжилна шүү дээ нөө. Зөөлж унжаалтай. Үсэр зөөлдөж унжаална шүү дээ. Бид нар бол зүгээр үшээ хөлөө татаад авчихаар баг холдоод гүгээ явчихаар газар дээр эмбид яг тэр байранда зогссоор угаал хөлөө мөргүүлж байгаа байхгүй. Үнэхээр удаан хөдөлгөөн. Гэхдээ би бодсон шүү дээ энэ дээр соронцтой юм шиг хүн бол яг тийшээ очиж байгаа. Одоо ийм байр. Бултаж амжихгүй байгаа юм байлээ. Одоо NBA-гийн төвүүд гэдэг байна шүү дээ. Одоо эмбид хэдэн наснаас хойш тийм байр тоглосон юм те. Хамгийн контактыг авч тоглолдог байр. Ер нь 30 гараад ирэхээр биеийн өвдөө тэр нь ингээд recover хийхдээ амар цаг удаан ордог болчдөг байхгүй. Тэгэхээр эмбидийн зовлонгод ойлгож байна. Тэр нөгөө яг эхний тоглолтын дээр тэр чинь боосныг хожсон. Би хаана ирүү сайхан байна. Тэгэхээр мэдээж ороод тоглоё гэж бодно гэхээс за хоёр тоглолтод өөрийгөө нөөчдөө гэдэг. Тийм тамирчин гэж байхгүй шүү дээ. Би нөгөө яг харсгаар яг тэр өвдөг рүү хоёр удаа орсон шүү дээ. Сүүлийн тоглолтын дээр. Хоёуланд яг тэр сүүлийн тоглолтын дээр. Биш. Яг долоод тоглолтын дээр. Яг дуусчих та тэр чинь нөгөө яг хоёр удаа өвдөг рүү доглоод гарсан. Доглоод гарсан байхгүй. Тэгээд энэ яриа гарсан байхгүй. Тэрнээс тгээгүйсэн бол одоо би чиний зүйлдээ. Тэр чинь өвдөг рүү хоёр удаа өөрийнх нь үнэн услаа унтсан. Одоо энэ плей-офф ер нь энэ 20 30 минут 10 минут тоглож байгаа тоглогчдод ер нь биеийн хүндүргүү, зовиргүү байхгүй. Тийм тоглож нишгэж байхгүй. Булраагүй юу? Булраагүй нэг тоглож байхгүй. Тий, тэрийг бол мөр зүрг ингээд бүх хавирга одоо юу вэ? Хаард нь булраагүй байгаа. Брони Джеймс. За. Хаар сарчсан. Хаард нь булраагүй. Хамгаалахгүй тий? Эвтэйг холоос давталчин. Гэхдээ тэр чинь юу юм бэ? Тэр эмбид яач айгу хэцүү. Гэхдээ эмбидийн хөл рүү ороод байгаа юм биш юм байлээ. Эмбид нэг азгууд тавьж бусад тамирчдын хөл мөл рүү хүн унж байгаа нөгөөдөл нүсрээ холдчиход андарахдахгүй тоглолтод тэгэл яваад байгаа байхгүй тоглолтууд. Тий. Эмбид удаан холдож амжихгүй. Ер нь бол би сонсч байсан яаж угаасаа хэлдэг юм бэлээ. Ер нь нөгөө тоглооморч ер нь өвчин амдагч уухгүй тоглогч байгаа юу гэж бас яриач үлдээд юм билээ шүү дээ. Сүүлийн яг плей фоторууд их нь баг өвчин амдагч уугаа тоглодог. Тийм зүйл гэж ярьдаг шүү. Тийм болохоор эн чинь бас сэтгэл зүйтэй холбоотой байхгүй юу? Одоо Айверсонгээс амттай өгдөө шүү дээ. Би тоглолт бол нэг миний сүүлийн тоглолт юм шиг тоглолтгоо гэдэг. Тэгж л өөрийгөө сэтгэл зүй хурцлж орж ирдэг байгаа байхгүй. Яг байжгаа тэр юу сая эхний тоглолтод амраачих байж дээ л гэж байгаа. Тэр нэг өвд рүү хоёр орцсон болохоор гэж хэлсэн шүү. Яг тэр чи доглоод гарсан болохоор нэг тоглолт амраачих. Эргээ харахад бол тий. Тэгсэн байсан бол бас өнөөдөр орох байхаар байна л гэж шүү дээ. Өнөөдөр ороод ирэх байсан уу? Тэгээ өнөөдрийн тоглолтыг үзье. За одоо өнөөдрийн тоглолтыг үзье. Өнөөдрийн тоглолт дээр үгүй шүү дээ. Маш олон тоглохгүй юм чи. Энэ дээр эмбид үнэхээр дутагдаж байгаа. Эмбид өнөөдөр амраад орох. Эхний тоглолт үндсэн бол энэ дээр ороод ирэх нь баталтай. Эхнийх дээр орж болж л байгаа. Тэгэхээр хуурилт буруу үйдсэн байна л гэдэг. Би тэгж л яг буруу үйдсэн шалтгаан бас нөгөө нэг 7 тоглолт тэр хүнд зовиораас гадна хитрхи богино хугацаатай тоглолт болчихж байгаа хгүй эн чинь. Ястай 30 цаг шүү дээ. Тийм богино хугацаанд угаасаа recover хийх жанчаад бас хэцүү. Энэ Атлантатай тоглож байхад Микал Брицийг Дайсон Даниэлс хамгаалаад ирсэн үү? Хин хамгаалж ирсэн? Бриц бүр сургахгүй болсон шүү дээ. Довтлогооны оролдлогоч бүр гүйцэтгэх болсон шүү дээ. Өнөөдрийг нэг тоглолтод 5 мал довтлоо. Бриц тоглолтоо олсон шүү дээ. Полжорж тоглолт өстой гоё болсон шүү дээ. Полжорж амар хэлсэн. 2-3-аас хийгээл 11 он авч эхэлсэн шүү дээ. 13 онооны багийнхаа. Энэ Ананобиг ингээ ороод ирэхээр энэ хасаагч хүн алга. Тийм тий. Ананоби өдөрт 16 оноо, плей-офф 21 оноо. Бүх статистикүүд нь дэвшүүлсэн. Энэ нөгөө драфтын 2 дугаар тойргийн хүн чинь маш хонх юм тий. Өндөр тий. Өнөөдөр Мичнер болсон бол тоглоагүй шүү дээ өнөөдөр. Пол Жорж нэг Тобайсын дайны тоглолцмоор байна. Тэгвэл тэгэл болчих гээд байна. Гэтэ Пол Жорж сайн байна. Харин тий.
Гэтэ энэ өгүүлбэрийг их сонин сонсогдчихэв. Одоо хэдэн жилийн өмнө байсан бол тийм ээ. Филид байсан Тобайсаар нэг суперстар Пол Жорж Тобайсын дайны тоглолчул гэж ярих ч бас. Үгүй Тобайсаас би дотоод байгаа ч гэж бодохгүй байна. Үгүй яаж Тобайс чинь тэнд бүр баг нуруунд дээр өөрцөн явж штэ. Өгөл бүтэн баг нуруунд дээр өөрцсөн л. Наач юм бол тэгсдүүлж шүү. Пол Жорж суугаад Филигийн хамгаалалт байхгүй болж байгаа шүү. Пол Жоржийг хамгаалалт өдөрж байгаа хүн шүү. Өнөөдөр эхний 15 оны 11 оног аваад эхлүүлсэн шүү дээ. Өөр яах юм. Өөр төжид байгаагүй сайн Пол Жорж тоглож байгаа шүү. Ер нь үгүй яах тий. Өөр тожид байгаа. Биш ээ. Тий одоо ойрын 2 жил угаасаа гинтэй. Яг нөө бэртлийн өмнөх Индианыгийн Пол Жорж бол амар. Тэгээ Пол Жорж одоо нэг тийм 30 оноо мөн аавна гэж бол байхгүй юу? Байхгүй тий. Шаардлагагүй шүү дээ. Өөрөө угаасаа довтлооны үнд 50% товтлоо 51% гураа шидэж байгаа юм шүү дээ. Энэ плейофф. Гэхдээ 18 9 оноо дунслаад байгаа нь цөөхөн довтлоод байгаа байхгүй юу? Ингээ Edge Comp тэгээ Embiid Max-ийг бусад нь илүү довтлож байгаа. Үбрэтэй л ойролцоо довтлож байгаа болж ирж байна. Наад мань үн ч одоо довтлооны дөрөвт сонголт шүү дээ баг. 4 супер оттой баг шүү дээ. За тэгэхэд би бараад 3 шидэд хөлцүүлдэг. Хэрвээ одоо Пол Жорж 30 оноо авах боломжтой байгаа бол Макси Пол Жорж хоёр хоёулаа 30 оноо авахд бол ямар ч баг эвгүй л болно. Тийм тэр Бостон Эмбидгүй талбай дээр нь хоёр тоглолт хождог. Тэр чи Edge Comp Max 2 30 оноо аваад очиж байгаа шүү дээ. Ер нь Пол Жорж 20 оноо аваад Пол Жорж ингэ хийгээл байгаа байхгүй. Энэ яг тэр Бостон дээр болсонтой тун төстэй тоглолт болсон. Энэ хожил ахунгаал алдсан. Энэ ерөөсөө төв тэнцүү яваал байсан. Төв тэнцүү. Ананан өнөөдөр 24 оноос эд оноос манараа 24 баха. 24 баха. Масаа тоглож А байна. Брансинг бол яг энэ тоглолтын дээр нөгөө өмнөх тоглолт шиг тоглоулаагүй. Тэгэж нөгөө дураар нь бүр тулж очиж хамгаалаагүй. Тулж очихоор энэ Брансон чинь хажууд нь орчих гарчаад байгаа хөөхгүй. Тийм. Тэгээд нөгөө хамгаалж байгаа тоглогчийнхаа хажууд гарчгаар Брансон ч өстө дуртай үйлдэлээ хийж штэ. Тэнгүүд салгаал. Тий. Тэнгүүд ингээд зайтай хамгаалаад байгаа хөөхгүй. Барлоо өнөөдөр айгүй гоё. Ер нь шидэглэгдсэн. Оруулахгүй шидүү шидэж байгаа. Энэ хоёр шидэлт штэ. Тийм адилхан хоёр баг хоёлаа 3 шидэлцтэй тий. Оруулахгүй нэлээд зайтай. Энэ бол муу амгалт биш. Энийг оруулж ийн гэж Брансон л сайн байгаа юм л юм шүү дээ. Барлоо сайн хамгаалсан өнөөдөр. Тэгээ Брансон өнөөдөр ер нь баг оролт хийгээгүй шүү дээ. Дандаа шидсэн шүү дээ. Нэгсэндээ хүлээж хамгаалсан гэх юм уу? Ер нь тех бах. Тий. Ер нь үлдсэн тоглолтууд энэ гарцсан юм байна гэж бодсоо. Яг шидэж юм. За энэ дээр шинэ одоо нөгөө түрүүний юу байсан бол өнөөдөр одоо маш ойрхон тоглолт 108 102. Өнөөдрийн тоглолтын дээр надад нэг ийм бодол орж ирсэн. За Фили тэрвээ Джерд Микэн бэжсэн бол гэсэн бодол орж ирсэн. Граймсийн оронд уу? За Граймстайгаач хамаагүй. Одоо юу гэдэг? Граймс аль нэгнээс нь салах хэрэгтэй л байсан. Тийм. Тэгэхээр яг зүгээр яагаад тэгэхээр одоо нэг Джерд Микэний OKC сэлнээс гарч ирээд тэр ашигтай тоглолтуудыг үзүүлж байгаа гэхээр надад Джерд Микэн одоо Филид байхдаа тэр гимтлээс өмнө ямар сайн тоглож ирсэн бэлээ те. Харин хэр ажил ашиглаж чадж байгаа юм бол тэгээд уг нь энэ тоглолтод Нью-Йорк Никс багаараа 7 удаа 3 он шилдэг амжилттай болгосон байгаа байхгүй. Тэгээд Карл Антони Таунс талбайд 27 минутыг өнгөрөөсөн. Алдааны асуудалд орсон. Тэгээд яг миний гал санаад Филигийн сэлгээ жоохон сул байчвал гэж. Энэ сул байгаа. Довтлооны хувь хоёулаа ерөөсөө тийм л шүү дээ. Бараг л ойролцоо л байгаа зү. Ванчаар тэр түрүүний нэг тэр төгсгөлд Филийнхэн ч гэсэн тэр Edge Comp сул шидэлтэй алдаал, Үбрэ алдаал. Тэр орцсон бол ер нь Фили очих гээд байсан. Тэр шидэлтэй нэг нь Микэн хийдсэн ч юм уу тийм. Тэгээд алдаал байсан. Яг тэнцүү явж байгаа сүүлд 3-3 шидсэн чинь Фили гурвууланг нь алдчихж байгаа. Нью-Йорк 3-аас 2-ыг хийцсэн. Тийм тэгэл дуусчихсан. Ерөөсөө л тийм л юм билсэн. Тэгэл зөрүү гарцсан. Тэрэн дээр нөгөө хэрвээ Эмбид байсан бол шидэхгүй байхгүй юу? Эмбид чинь доороос ингээ бөмбөгөө авна шүү дээ. Аваад эргээд алдаа аваад торгуул шидэд явах байсан байхгүй юу? Одоо зүгээр ядаж шидсэн ч дундаас шидэх байсан юм л та тий. Одоо зөв нэг юм баг. 11 хоног авсан гэж ярьж штэ тий. Хэнийг Пол Жоржийг. Тэгтээ талбай дээр хитрхи олон минут байцсан. Пол Жоржийг жоохон амраагаад 4-р үеийн төгсгөл рүү амраагаад оруулж ирсэн бол чинь Пол Жорж 2 3 4-р үеэр 8 оноо биш. Магадгүй 16 оноо авах ч юм уу. Иймэрхүү байлаа. Тоглолтыг төгсч чадвар Пол Жоржд байдаг байхгүй. Тэгээд хит их олон минутын талбай дээр өнгөрөөж байгаа шиг ядралт хамгаалалт дээр цуцуулж байгаа энергиэс хүчнээсээ болоод тоглолтын төгсгөл дээр жоохон сууж чадна гэж би харж байгаа. Харин тийм яг төгсгөлт нөгөө нэг сая Филигийнхэн оноо тэнцүү байхад оноо авах гэсэн чинь бүгд ядарсан байсан. Нөгөө оноо авдагууд нь ядарсан. Макси чинь Макси 20 дугаар Макси бүр ингээ орт одоо тийм одоо бяр байхгүй болсон байсан байхгүй. Тэнгүүд энэ юунаас болсон бэ гэхээр Боно, Драмонд 2,
алдааны асуудал орсон байхгүй гэсэн шүү. Тэгээ Барлоо орж ирээд хитрхи жижиг нөгөө тэгээд нөгөө Пол Жорж ч бүр суух ирэхгүй болоод ингээд явцсан чинь төгсгөлд Пол Жорж өөрөө бөмбөг нэхчихгүй байхгүй. Тэгээ Макс угаасаа нэг ерөөсө 2 дугаар хагас 1 секунд ч суугаагүй гэсэн. Бүтэн тоглосон. За яг гэхдээ Ядарсан тэр үнэн их хоёр ах хэлдэг бол 100 тэр нэг тэр хоёр тоглолт чинь байж тэр ахгүй хоёрыг байхгүй байж ах хэвээр хоёр нөхөр очиж шаардлагагүй алдаанууд гаргаад тэгтээ яг хуу фил юу Никс жижиг тавтаар тоглож явах тэр ихний хагасд нь дагаал жижиг тавтаар тоглолцлээсэн надаа. Би яга Барлог оруулахгүй юм л да их гайхсан. Бүр тартагтан тулгаж иж аргаад оруулсан Барлог сайн тоглолцсон ш. Тэгсэн чинь тэр жирчээр 2 дугаар хагас дуустал нь тоглолцсон ш. Тэгээ нэг өөрсдөө салжуулагч жоохон юм 20 ганццсан уу. Хойрлол жоохон буруу болчихсон. Харин тэр Justin Edwards-ыг одоо хэрэгтэй үед нь тэгээ гаргаач. Хэрэггүй үед нь гаргаж хожигдчихсэн Бостонд. За Jalen Brown замдаа ирээд нэг дөрс салжуулагч жоохон 28 оноо 5 намжуулалт дуунжсан ахтад очсон. Эхний талд Хөөх ийм юу байдгүй тий. байдгүй юм шүү дээ. Одоо Нью-Йорк Никс санаа зовж байгаа асуудал байгаа шүү дээ. Тоглолтын төгсгөлд OG Anunoby Никсийнх юм лээ. тохож буухдаа хөлөө гимтээсэн. Гэтэ тэр гимтэл нь яг юу гэдг нь одоо тодорхойгүй. Яг удирдлагын сүүлийн хоёр тоглолтод шагаагаа гიშгсэн байна зүүн хөлийнхаа. Тэгээд шагааны гимтэл бол гайгүй буцаа эргээд ирсэн гэж үзэж байгаа. Би нэг хамстринг Лукагийн хамстринг өсөж байна. Нэг юм уу хоёр байх юм бол ер нь бол энэ үйлдэл нь дуусчлаа гэсэн таамаглал явж байгаа. Anunoby юу? Юу гэнэ? OG Anunoby тохоод буухдаа тоглолтоос гараа авчихсан шүү дээ. Тийм. Тэгэхэд гимтсэн. За. Грейд 2 Өнөөдрийн тоглолтын дээр тохоод буухдаа шагаагаа юм уу хамстринг. Тэр мэдээллийг яа уншааг ороод ирвэ. Тулгаа энд бүр мишээгээд эхэллээ бай. Нөгөө юу яа гэж хүн битсэн. Ямар наач бол хотлаг үжиг тулгаад бол мишихээр мэдээлэлтэй. Гэхдээ хүн гимчээд магадгүй би тэгэхгүй шүү Би мэдээгүй шүү. Манай тулгаач их ёс зүйн өндөртэй Монголын ер нь нийгэмд их хэрэгтэй л хүн дээ. Гэхдээ наад мэдээч тийм үү те. баталгаатай. Өнөөдөр тэр Тийм үү? дуусчих гэсэн юм уу? уншааг болохоор гайх. Тэгэхээр ирэхгүй ш. Гимтэл тодорхойгүй. Тэр өдрийн сүүлийн 2 тоглолтод гимтээсэн зүүн шагаан юм уу? Айсгол хамстринг юм уу? Юу нь тодорхойгүй. Нью-Йорк Никсийг ингээд нууцлсан байхгүй. Никс нуун л та. Гэхдээ ямар ч гимтсэн. Тэгэхээр яг харах. Тэгээд хардж байгаа юм гойны 10 гэж магадгүй гэж хардж байгаа. Энэ цоврал дууссан байж магадгүй гэж байгаа юм байна. Ер нь харин тийм Anunoby-гийн нэг сул тал юм шүү дээ. Нөгөө хамстринг юм биш. Гэтэ мэдхгүй. Наа чи тэгвэл Эвгүй болоод Наад чинь бодсон. бол эвгүй мэдээ биш бас. Might be done for the series гэж. Энэ цоврал дууссан байж магадгүй. Вау. наа чи тэгвэл Наад бид ч стаар юм тий. Би Би л стаар юм тий. Эн чинь одоо Нью-Йорк цаашаа гарна манай юм амгахгүй яалаа. А? Нью-Йорк цаашаа Гэхдээ ер нь бол ана битэр яг тэрэн дээр бол хоёул ярьсан. Би ч ана бүр ихлэлцээсэн. Би ч хэрэг яг энэ бүр түн гимтэл байхгүй бол би финал дурна гэсэн шүү дээ. Нью-Йоркийг. Тий. Ана ч тийжсэн. OG чинь Нью-Йоркийн Aaron Gordon. Бэж энэ бааж ахчдаа бас хизээ замд нь тийм юм хэлсэн юм. Та чинь Бостон гээгүй. Түрүүч тоглолтод Нью-Йорк гэдэг үздсээр байна. Хүү Бостон бүсийн финалд хүрнэ гэж яриаг юм. Асуугаараа. Би түрүүч тоглолтыг ярьсан үзээрэй. Би бүр За амарчаа хэл финал гэсэн. байж ах чинь худлаа ярьдгүү дээ тий. Өмнө дугаараа Үзлээ ярихгүй дээ. Нөгөө хоёулыг нь хэлээд орчихсон. Зөвхөн би Нью-Йорк гэсэн. Та чинь Бостон гарна гэж бодоогүй байсан юм уу? Чи Бостон гэдэг Бостон ч одоо бид нар өмнө Одоо биш ээ. Та чинь анар битээр бүр өмнө гэдэг шүү. ана бүр өмнө хэлсэн байсан гэж хэлж байгаа байхгүй. Бостон хожин Нью-Йорк хожин гэдэг юм. Нью-Йорк бол Сурал финал дүрэх боломж байгаа бүрэлдэхүүн байна гэд өдөртлийн тоглолтын үед хэлсэн баг. Баажи таамгаа юу гэсэн юм? Бостон Та чинь өнгөрсөн дугаард фити хожин гэдэг аяг байгаагүй юм нэгтгэж сая. Бостон гэж юм эсвэл бүр эхнээсээ мултран гэсэн гэж. Би ч даавна гэж хэлсэн. тий. Било филиг финал гэдэг. Та гэсэн би болохоор Нью-Йорк гэж финал гэсэн юм байна. А гэхдээ Anunoby гинтсэн мэдээлэл бол айгүй юу мэдээлэл. Наач хамгийн чухал хүн шүү дээ энэ бол. Яг бүрэн бүрэлдэхүүнээр гэсэн юм шүү дээ. За яг тэр яг нэг юм байна. Юу танаа Даллас юу вэ? Манай Даллас тэгсэн нөгөө нэг энэ Масай Ужири Торонтог нөгөө ахуулдаг нөгөө яг нөгөө тухайн үед нөгөө нэг юу байсан шүү дээ. Сан Антониотой асуудалтай болж ирээд нөгөө нэг хин манай Кавай тэр үед ерөөсөө Кавайг аваад ирэх юм байна штэ багтаа гэдэг юмыг энэ хүн л сэтгсэн. Бусад 29 баг ерөөс сэтгээгүй. Тэгээ энэ хүн одоо Далласын үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч. Одоо нөгөө Лукаг явуулцдаг манай саяар манай Nike-гийн менежер байсан. Тий Нико Харрисон саярын оронд хүрээд ирж байгаа юм л да. Энэ албан тушаал дээр бол манай Кид бол өөрөө очих асар хүсэлтэй бодолтой байсан гэж байгаа.
Яг дасгалжуулагчийн ажлыг өгөөд үү? Тий, дасгалжуулагчийн ажлыг нөгөө Фрэнк Вогл туслахаар нь байгаа шүү дээ. Фрэнк Воглдоо үлдээгээд өөрөө энэ рүү очие гэсэн бодолтой байсан гэж. Тэгтэл багийн зүгээс бол тийм шийдвэр гаргаагүй. Масай Ужирийг авчирсан. Чи дасгалжуулагчаа хий гэдэг head coach хийгээд үү? Тийм, тэгсэн. Interesting тий. Гүү одоо Джейсон Гитс олжуулагчид ийм туршлага бол байхгүй шүү дээ. Тийм. Тэгээд дээрэс нь яг Даллас чинь нөгөө нэг бас юу яа гэм биш үү? Цагаан тоглогч тэгтэй. Үе үед те. Бүхэл одууд нь цагаан шүү дээ. Новицки, Стив Нэш, Джейсон Кид, тэгээд Лука Дончич, одоо Купер Флаг гэх те. Тэгээд одоо Масай Ужири ирснээрээ өнгөтөрстэй тоглогч нар бас Даллас руу ирүүл ирнэ л гэж шүү. Өчтөр дээр үе нэгэн мангар том өндөр цагаан төв Брэдли чинь хүртэл Далластай байсан мэт тий. Шон Брэдли ч одоо тухайн үед тийм өндөр цагаан бил болтноос өөр хэцүү л байсан үү шүү дээ тий. Бобо Марианович хүртэл байлаа гэдэг. За тэгээд нэвтрүүлгийн бас платинум ивент гэж Монголын хамгийн зөөлөн шараарыг Сингур ультра смут ультра кул баг гэдэг таагүй юм байна. Тэгээд Сингурдээ бас баярлалаа гэж хэлмээрээ. За тэгээд бидэд бас ярих юм зөндөө би тэгээд удирдлагын 33 дугаар тавхандаа хүрж байгаа. Тэгээд хэсгэрийн дараа засуулаад бүгдээрээ эргээд энэ тогтоох болсон. жилийн турш Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээсэн Сингур брэнд 18 years of emotions. Нэвтрүүлгийн платинум ивент төлөвч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. iCo гол хөтөлбөр эхэллээ. MCS Coca-Cola-гийн бүтээгдэхүүний бөглөөний доор кодыг уншуулж хөлбөмбөгийн мини тоглоомд оролцоорой. Нэг бөглөө, нэг боломж. Алдах хүртлээр гол оруулж, оноогоо нэм. 7 хоног бүр ихний 100 хэрэглэгч гарын бэлгийн эзэн болно. Харин сар бүр ихний 10 багцсан шилдэгүүд супер бэлгийг хожих боломжтой. FIFA 2026-гийн албан ёсны түнш Coca-Cola. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Гадуутсаа хамгийн хинда бэлэгтэй урьдчилгаагүй хийсэнгээр аваарай. Гадуутсаа зөвхөн PC модоос. Нэвтрүүлгийн платинум ивент төлөвч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх спорт ус Powerade. Эм 83 он авчлаа шүү дээ. Плей-офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Түүлийн Токи Пикемэр таамаглаад зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очихлаа шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемэр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн платинум ивент төлөвч сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. iCo гол хөтөлбөр эхэллээ. MCS Coca-Cola-гийн бүтээгдэхүүний бөглөөний доор кодыг уншуулж хөлбөмбөгийн мини тоглоомд оролцоорой. Нэг бөглөө, нэг боломж. Алдах хүртлээр гол оруулж, оноогоо нэм. 7 хоног бүр ихний 100 хэрэглэгч гарын бэлгийн эзэн болно. Харин сар бүр ихний 10 багцсан шилдэгүүд супер бэлгийг хожих боломжтой. FIFA 2026-гийн албан ёсны түнш Coca-Cola. жилийн турш Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг хамтдаа бүтээсэн Сингур брэнд 18 years of emotions. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ, бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд албан ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад хатраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 та болоорой.
PC Mall 75 35 35. Нэвтрүүлгийн Platinum ивент төлөвч. Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Эрдэс нөхөх Спортус Powerade. За та бүхэн NBA топ 33 дугаар та бүхэн хүрэж байгаа. Тэгээд 7 ногт нөгөө 2 явдаг, даваа пүрэг гарагт явдаг юу маань энэ 7 ногт дуусж байгаа. Тэгээд 9 ногоос бол зөвхөн даваа гарагтай. Өндөр NBA топ цувралж угаасаа цөөрчлөө. Цуврал маань цөөгчж байгаа тий. Тэгээд эхний шоттон дээр л өрнөдөгдөг. За тэгээд нэвтрүүлгийн платинум ивент гэж үндэсний дээдлийг албаснаа Токиогоо тэгээд тоглолтын хуваар статистикийн зөвхөн Токиогоос хараарай. За тэгээд нэвтрүүлгийн платинум ивент гэж бас Powerade спорт ус сошиал өнгөтрөлтөөр хэрэгжүүлсэн. Нэвтрүүлгийн платинум ивент гэж PC Mall, Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндүүдийг албаас нэрхтээ уучлаагүй лизингээ зөвхөн PC Mall дүүрээс тав худал одоо очиж аваарай. За тэгээд нэвтрүүлгийн платинум ивент гэж бас Монголын хамгийн зөв шаараар Singur Ultra, Ultra Smooth, Ultra Cool гэдэг хэлмээр байна. Тэгээд бүх спонсоруудаа NBA тогийн зүгээс баярлалаа гэж хэлмээр байна. Бид нар тэгээд түрүү нөгөө нэг Фили Нью-Йорк хоёрыг ярьж хагаад Фили одоо ингээ маш хүнд даалгавартай болсон гэдэг талаар ерөөс яриаг юм биш. Харин тийм ээ, тийм бас юм бааж ах чи өөрөө би хэлсэн. Нью-Йорк над гарна марна болоо явчихсан биш. Фили одоо юм баггүй юу? Заавал 2 дараалал хожих маш хүнд даалгавартай байсан. Тийм. 2 дараалал хожихгүй бол 3-1 нөхрөө унлаа. Тэглээ. Өвжигөө Нью-Йорк байвал бас нэлээд паниктанд орох байх. Нью-Йоркийг 2 дараалал хожино гэдэг бас хүнд даалгавар шүү дээ. Тийм шүү дээ. Хэцүү. Одоо зүгээр Мичл Ромсол тоглолтод байхгүй хахад асар зүрх үүсэж байгаа байхгүй бас. Уталбаа хамгаалттай. Имбид орж ирэх хэрэгтэй л дээ. Тэр Таунс одоо юу гэдэг алдааны асуулт ороход Нью-Йорк Никс түүхий байлаар агүй сонирм болчих واخхой. Фили 2 дараалал хожих даалгавартай. Тийм. Тэгжээж буцааж тогтворжуулна гэх юм уу? Ааха. Зүгээр сэлгээл хэр хангалттай тоглож. Нэгийг алдах юм бол 3-1. Бай. Дахиад 3-1-ээс эргэж ирэх юм уу? Яг Денверийн түүхийг давтаж байгаа болохгүй шүү дээ. 2 дараалж тий. Би зүгээр за нөгөө NBA нөгөө юунд гараагүй багууд маань плей-оффс мутсан ч юм уу эсвэл плей-оффт ороогүй багууд маань нөгөө өөч чинчлэлтийг бол хийж эхэлж байна. Хамгийн одоо түрүүчилд сая 4-аар туссан мэдээхээр Орландо Мэжик баг ахлах тасчлуулагч Жамал Мосыг ажилласан чөлөөлөлөө гэсэн. Гэтэ энэ дээр Билап бол гайхсан. Өөр юм Вагнер байсан бол хожигдсан л зураг. Энэ тийм муу зүйл харин Вагнергүй ч бас тэгэл суулын 7 тоглолт гаргалаа. Би бол Жамал Мосыг бол ажлаас салах хэрэг байсан. Би яг анараа чамаас асуу гэж бодож яриад. Одоо Мосыг сахижуулагчийг бол бид нар муу сахижуулагч хэлэхгүй байна. Энэ бид бол бас хамгийн сайн хамгаалалттай багийг сүүлийн 5 жил төлөвлөлөө тий. Тэгээд плей-оффын биш багийг плей-оффын баг болгож чадсан. Зүгээр яг Мосыг сахижуулагч төр яг сүүлийн 2-3 жилийн плей-офф төр юу анзаарэгдсэн бэ гэхээр яг энэ тулсан энэ чухал тоглолтууд төр довтлогоо ерөөсөө ямар нэгэн өөрчлөлт гарахгүй, зоригтой шийдвэр байхгүй гэсэн юм зүйлүүд ба шүүмжлэл явдаг байсан. За энэ ямар тоглолтын дээр илэрсэн бэ гэхээр Detroit-ийн сурлын 6 тоглолтод Orlando Magic баг 24 он илүү явж байгаа. Тоглолтын 3-4 үедээ тоглолтын 3-4 үедээ нийлээд 17 хон авсан. Энэ close out game дээр тэр суулжуулагчид тодорхой хэмжээний паниктанд орсон ч юм уу, хитрхи яасан ч юм уу ийм зүйл анзаарэгдсэн. Энэ 6 тоглолт бол мэдээж Мосыг суулжуулагчийг ажиллаж харах хамгийн том одоо шалтгаан. Яг бол 24 оны тэргүүлэлтийг Франц Вагнергүйгээр үүсгэж чадсан бохоо. Тэгэхээр та түрүү хэлсэн шүү дээ. Close out хийж чаддаг суулжуулагч бол туршлагатай сайн суулжуулагч байдаг. Мөслийн энэ дээр жоохон суултаа харуулсан болоо гэж би бодож байна. Энэ баялаа задах. Одоо хэрвээ илүү байж байгаа трийгээ бариулж байгаа бол тэр бол дасгалжуулагчтай шууд холбоотой. Үнэхээр оноо авч чадахгүй хойно хоцорж яваа бол яах юм? Тоглогч нар оноо авахгүй байгаа бол тэр дасгалжуулагч хичнээн мундаг дасгалжуулагч байгаад ямар ч юм. Харин илүү байгаа имийг хадгалах гэдэг бол дасгалжуулагч ур чадвартай шууд холбоотой. Болохгүй бол энэ талбай дээр байгаа тавуулангийн болоод дахиад өөр 5 хүн гаргаж ирээд ямар нэгэн байдлаар энэ илүү байгааг хадгалж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ нэгэн дээр тоглолтоос нэг нь холт биш. Одоо өнгөрсөн үйлрэл хоёр бас ажиглагдсан зүйл байхгүй юу? Ингээл дандаа плей-офф дээр чухал мөчөд байхгүй. Тэгэнгუთ за бүрэлдэхүүн дутуу юм байна. Төгсгөлийн мөчөд Вагнер Банкеро хоёр дээр л ингээм хамгаалт төлөвлөгчөөр өөр оноо авах хөнгөн байна. Тэгээд 4 драфт ирэхээ өвгөн байран Бэйнийг аваад ирж байгаа.
Тэгээд ахт нь яг бах байдгаар нь байлгаж байгаа учраас явуулна л та. Дараагийн арга хэмжээнд орно л та. Houston Rockets нэг Golden State-тэй нэг плей-офф дээр хэд чидэд байхгүй байдаг лээ. 27. Гэхдээ тэр чинь зөвхөн 3-аас өстэй. Дундаас хийхгүй бол бас хэцүү л дээ. Би бол Жамал Мосли дасгалжуулагч сарын дотор ажилдаа олчих байх гэж бодож байна. Тийм ба. Сарын болчих байх л та. NBA чинь өөрөө дасгалжуулагчийн хомсдол доо. Сайн дасгалжуулагч ховор байдаг. Жамал Мосли дасгалжуулагч бол дундаас дээшээ. Тийм. Хэрэгтэй дасгалжуулагч хэрэгтэй багууд маш угаасаа NBA чинь дуусч штэ тэ удирлан дуусаад өөрчлөлтүүд явах байх. Энэ хүн бол ажилгаа удахгүй л байх гэж. Болно Орландо Мэжикийн одоо дараагийн төлөвлөгөөжөө дасгалжуулагч байгаа юм болов олоогүй шууд ийм зүрстгэл хөдлөлөөр халчуу гэдэг бас. Мосли одоо ямар нэгэн одоо хамгаалсуултаа багийн defensive coordinator ч юм уу туслахаар ассистент дээр очиж шүү дээ. Шарлот дээр очих болно шүү дээ. Тэгэхээр тэдний хамгаалт амар болно шүү дээ. За магадгүй туслах дасгалжуулагч байвал илүү тохиромжтой байх юм магадгүй. Тийм. Тэгэх бол тэр нэг 2 үе 17 авсан ингээд тамирчтай шоконд гаргаж чадаагүй шүү дээ. Ер нь бол тэрийг хийх шаардлага байхгүй хамгаалтаа удирдал. За одоо бид нэг цуул руу орно. Энэ цуул бол нөгөө хизээч фэнэтээр муудч болтгоо чи нөгөө юм хэлж болтгоо нөгөө цуулж байгаа юм чаа чиний. Надад одоо тэгээ Леброн бол ихний тоглолтоос л харъя гэсэн шүү дээ. Тэгээ бүх од гарах нар сарна ингээ бүрдээд үнэхээр Лука эргэж ирээд системтэйгээ тоглоод ингэх юм бол энэ цувралд Lakers 2 хожиж магадгүй л. Яа хожин гэх гэж байгаа юм шиг ямар. Тэгсэн чинь 2 жууд. Гэтэ ихсэн ер нь бол бодит юу тулах хэрэгтэй л доо. Лас Вегасын юу одоо эхлэхэд OKC-г 15.5 оноогоор хожин 15.5. Одоо өгж штэ тий. Team favorite өгсөн штэ. Тэгсэн чинь 18 оноо. 17 оноогоор. 18 оноо. Тэгэхээр та ер нь за тэгээ нөгөө хийснээр нөгөө ихний тоглолтоо бол одоо экстра сайн тоглох шаардлага. Ер нь бол түүхийг харахаар Леброны ихний тоглолт сайн байдаг. Андердог багтаа бол сайн байдаг. Lakers тэгээд энэ ихний тоглолтыг ер нь авчи гэж гарч ирсэн тий. Тэгсэн. Леброны чинь сэтгэхүйн тийм баггүй. Тэр аимшигтай Golden State-ийн эсрэгч, тэр дээр үеийн Detroit-ийн эсрэгч ихний тоглолтоо сайн хийдэг. Майамигийн жилүүд бол байн фейворит байсан шүү дээ. Өөртөө. Тэр 21 оны Phoenix-тэй биш шүү дээ. Ер нь ингээд юу яадаг 23 онд ч гэсэн бүсийн финал хүртэл явах дандаа андердог байсан. Эхний тоглолтыг л Леброн сайн тоглолт юм даа. Тэгээд энэ дээр бол Lakers-ийн тоглогчд бол өөрсдөө 120% дайчилж тоглосоод байгаа. Үнэхээр үгүй энэ OKC зүгээр арай л дэндүү сайн байна. Энэ хүн гэрэлтэй байгаа шүү дээ уг нь. Маккензи шидэд. Нөгөө Маккензи. Энэ 4 үйдчихлөө тий. Тэгээ ядж хахад яг Lakers-ийн тоглогчид бүгд яг ядраад хамгаалт нь суларцсан байхад Маккенийг гаргаад ирсэн. Чет бол маш сайн тоглосон шүү дээ. Чет сайн. Яг бүр 3 үе амар хамгаалаад тэгээд яг бүр сунж унаад за одоо гэд ядарсан багт Маккенийг гаргаад ирсэн тий. Яг Маккенийг явуулсан шалтгаан бол драфт ирэхээс илүү Барлавтай гэрээ авах гэж явуулсан л да. А өөр тоглож явал ихээр OKC тоохгүй шүү дээ тэрийг. Үн үрж байгаа ганц нь. Энэ багийн нэг 8 дахь сонголт байхад бол алж байгаа байхгүй юу тий. 8 ч аваарга 10 марав. Тий. 11 ч. Гэхдээ нэг 10-ийг мингис байхгүй байгаа. Гэхдээ 1-2-оос одоо ингээд Чет 2-оос бусд нь бүгд нэг үнэлгээтэй юм шүү. Чет 2-оос бусд нь уу? Тий. Нөгөө хэнийч гарч ирж байна. J-Dub гарч. Яг уу J-Dub байхгүй л да. Нөгөө Хатад Уильямс энэ төр нөгөөс дээ. Тэд нар ч харин бүгд хідээч гарч ирж магадгүй бүр гарахгүй ч байж магадгүй ерөөсөө. Энд гарчсан нөлөөтэй яг. AJ Mitchell энэ ч донцгой шүү дээ. AJ Mitchell ч дараагийн Брансон болчиход байна. OKC яг голоор нь 2 байхад баг East-с гарна шүү. Тэгээ хоорондоо ингээд яг юу гэж байгаа юм бэ? 2 дугаар баг нөө. Энэ ингээд яг тэнцүү 2 байгаа OKC. Энд ингээд байхгүй. Энэ нөө switch хийгээд солиод ямар ч нэмэргүй яг ижлэхэн хамгаалагч гарч ирээд байгаа байхгүй юу? Switch хийгээд ямар ч хэрэггүй. Нөө хаант хийх хүн байхгүй. Тийм. Энэ баг дотор ч муу хамгаалагч нэг ч байхгүй болохоор солих ямар ч шаардлага байхгүй. Яг одоо яг үнэндээ Азия шоуд Jared McCann энэ сайн хамгаалагч биш л дээ. Тэгээд энэ багийн хамгаалтын систем нь өөрөө төгс ажиллаад тоглогчдыг системдээ уусгаж оруулахдаа маш гайхалтай байгаа байхгүй. Гүйлтүүд нь бүгд нь ойлгомжтой болгоод өгсөн. Тэгээд дөрвөн тоглогч зүгүүгээд тэр тоглогч хэлснээр нь тасалж бэлтгэл дээр хийснээрээ л гүйчгэд ингээд юм гэсэн үг. Чиний хаар бол за чамайг хамгаалт нь муу учраас чамайг солих гинэ. Солиод чам дээр Леброн ирэх гинэ.
тэр үед нь чи ингээрээ гэдэг юм байна. Тийм төлөвлөгөө байгаа шүү дээ. Бага. Тэгэхгүй бол одоо яг одоо яг юу баг хожиж явахдаа бас дэгсдэж харагддаг л та бүх юм төгс юм шиг. Өөр багууд руу очивол таран танигдчихсан шүү дээ. Одоо ингээд доорт леброн дээр очингууд леброн заслан хурж ирээд леброн чам дээр ирэх гэж үзнэ. Тэр үед нь чи ингэчээрээ гэж чамд нэг арга хэлж өгöd байгаа юм уу тийм? Гэхдээ одоо гэж сая тоглоом хийдэг үнэн шүү дээ. Яг сайн баг дээр гоё тоглож харагдаад одоо харин тэр свичийг урьдчилаад тооцоолсон байна гэсэн үг шүү дээ тийм. Хариу үйлдэл хийгээд байна гэсэн үг. Одоо Jordan Poole хараа. Химэн Маккейн энтер бол урд шугам дээрээ бол сайхан тулаа зогсчиход хойно батны яваа байхгүй. Тэр нөгөө хамгаалтууд нь байгаа. Юу л байхгүй даа нөгөө Ron Artest, Meta World Peace хойно Gasol Bynum хоёрыг зогсоож байгаа ч тэр Lakers ч хамгаалтаар бол тэр амьсгалыг нь сордог байсан шүү дээ ерөөсөө. Тэрэн шиг би энийгөө нөхөөл байгаа байхгүй. Хойно батны явж байгаад нэг сул хамгаалагчуд байж болж гин гэж байгаа. Зөв үү? Зөв. За Isaiah Joe сая толгойг элдгээр тааруу байж болох юм. За Austin Rivers бол ёстой нэрээ. Jared McKennie хамгаалттай гэж юм байхгүй аганаа ч хамгаалттай амар муу. Тийм үү? Цэвэр цэвэр л оноод өгч. Ухаад ч нөгөө яг дөрөж хийсэн байсан. Ухаад манаагаас хүн гарч ирэхгүй те гэдэг нөгөө бенч хийсэн. Гэхдээ 20 удаа 3-аас ижилхэн довтлсон байгаа юм. Тэгээд 7 илүү амжилттай болсон. Ер нь Lakers сайн тоглосон шүү дээ. Яг үнэндээ. Муу бол тоглоогүй. 3 онооны шидэл бас ижилхэн 30 байсан байна. Тэнцүү стат шүү дээ. Бүх талаараа. Тийм. Lakers сайн үзсэн. Тэгээд сайн үзээд 18 оноор хожигдно гэдэг. Зүрүү байна л тийм. Зүрүү байна л гэсэн үг энэ хоёр баг дээр яалтчих. Тэрийг харин Lakers-ийн фэнүүд одоо хүлийн зөвшөөрчмөр байгаа байхгүй юу? Тэрийг мэдээд цаанаас юуг нь хүлээн шүүж. Гэхдээ манайх OKC-с дутуу баг гэдгийг. OKC-гээс ялэмгүй дутуу гэдэг нь хүлээн. Тэнцүү гэдэг юм уу? Оо тэнцүү шүү дээ. Одоо сая Reeves хүн шиг тоглолцсон бол хожигдсон гэж ярьж байгаа юм байна. Тэгэхдээ нөгөө талд нь шээ 18 оноо буюу одоо энэ үлрэлт үзүүлээгүй хамгийн дараагийн тоглолтоо үзүүлж байгаа байхгүй юу? Юу гэдэг Lakers дутуу гэхээр л бууж өгнө гэсэн үг биш л те. Lakers бас сайн тоглосон гэдгээ юугаар харуулсан бэ гэхээр шэйг хязгаарлах баг NBA-г хоор байгаа байхгүй. Шэйг 20 оноо дотор барьлаа. 7 бөмбөг алт хийлгэлээ гэдэг тодорхой хэмжээний яг хэрэгжүүлэхийг хүссэн зүйлүүд нь хэрэгжсэн. Маш сайн тоглосон. За зүгээр нэг юм бүнд бол бат итгэлтэй. LeBron орой болгон одоо ингэж тоглох боломж байхгүй. Ингэ сайн тоглох боломж байхгүй. 41 настай. Тэгэхээр нөгөө тоглогч нь сайн тоглохдоо сэлгэнээс ямар нэгэн тоглогч сайн гарч ирсэн. Одоо хэнийг шүүмжлэх гэсэн бол яг нөгөө нэг Austin Reeves шүүмжлэх хэрэгтэй байхгүй юу? Ийм софт байж болохгүй шүү дээ. Ирэл мөргөө жон контакт хамгаалалт тоглолтноос гараа авчих واخхой. Тэгэл замраагүй багийн систем Austin Reeves байхгүй байсан бол магадгүй энэ тоглолтод илүү ойрхон тоглолцсон баг. Яг л Luke Kennard яг л багийн тоглолт тэр тоглолтын хэмнэл одоо бөмбөгийн шилжилтийн флоу бүх юмыг хийгээд болж исэн юм. Austin Reeves дундуур нь орж ирэл зүгээр бөмбөгийн эрх мэдэлтэй ядж байгаа те. Довтлох эрх мэдэлтэй. Тэгээд довтлох болохоор л тэгэхээр багийнхаа тоглолтыг эвдээд байгаа байхгүй. Би бол эсрэг байр суртаа нөө Austin Reeves байж ойрхон тоглоно. Luke Kennard бол яг OKC-ийн хамгаалтын өөдөөс тэгж одоо Houston эсрэг тоглолцсон шиг тоглож бол чадахгүй баг. Kennard заавал Austin Reeves шиг тэгж олон бөмбөг эзэмшиж олон тоглох шаардлага байхгүй байхгүй. Austin Reeves зүгээр зөв дамжуулдаг л үгэн. Сул хүнээ л олон гэсэн үг. Хөө одоо наа чинь ингээ хамгаалтын зөрүү хараад шүү дээ. Суучгаар Оклахомагийнх нь хамгаалах бүр амархан болчих юм шиг. Довтлох хүн тодорхой болоод Kennard ч нэг довтлоод байхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Сул орхихгүй. Довтлох хүн ерөөсөө шууд ганц LeBron болчих юм шүү. Харин Kennard ч гэсэн 16-д 3 гэж довтлох байхгүй. Би бол тулгаагийн төрний юутай бол санал хийж байна. Austin Reeves байж за энэ нь довтлох юм болов энэ довтлох юм болов хамгаалтан дээр суултаад довтлогоон дээр суултаад бөмбөг алдал. Яг нэг тоглолт юм л да. Би бол тулгаагийн төрнийтэй зүгээр яг санал хийж байна. Нөгөө фэнүүтэй маргалдах гэдэг юм биш. Гэтэ бас заримдаа нөгөө бас үнэн одоо ингэ нөгөө цумач байдаг үнэлтэй Lakers фэнүүд. Нөгөө багийнхаа ингэ сохроор бид дэмждэг гэж ярьдэн шүү дээ. Яг та надад яг хардаа плей-оффын 2 дугаар шатыг ямар багууд үлддээ. Зөв ер нь тий. 1-р шатаа хоцсон баг. Хамгийн дөрөв хожиж. Нөгөө хүсээ хамгийн сайн одоо дүрмэг хоорондоо үлдсэн байгаа шүү. Контентер дүрмэг тийм эстэй. Тэгэхэд цаанаас нь дэлхийн одоо бүх одоо сагсан бөмбөгийн экспертүүд юунууд те Данс Вегас одоо бэд гаргадаг юунууд 2 дугаар шатанд байгаа хоёр баг дээр нэг нь угаасаа 16 оноогоор хожноо гэж гаргаад байна гэдэг чинь нэг юм хэлээд байгаа юм шүү дээ. Яагаад ч нөгөө баг чинь бүр хит их илүү баг шүү гэдгийг хэлээд байхад тэр чинь нөгөө үгүй манайх тэгвэл хожин тэгээд тэр буруу гэж боддог л та зүгээр. Дутуугаа хөдөлж ших хэрэгтэй гэж боддог. Энэ нэг зүг шүү дээ. Сул талыг нь сул талаа нөгөө шүүмждэг байх хэрэгтэй байхгүй юу? Тий одоо Lakers
Муудаа биш байхгүй юу бас. Тийм шүү дээ. Байгаад л ирэхгүй. Дэндүү сайн байд. Нэг амаг нэг баг бахадаа сургуулийн тэмцээнээр нэг 10 дугаар ангийнхан 6 дугаар ангийн багтаа тоглож ирсэн байхгүй юу. Яг нэг халдсан нөхөр байсан ингээд толгоон дээр ингэж бөмбөг ойлгож хийгээд байгаа заяа. Одоо даапалж байгаа байхгүй юу. Манай 6 дугаар ангийн шигшээ үнэхээр сайн баг байсан. Барахгүй шүү дээ. Нуруугаар таа. Одоо зүгээр ямар гаргалгаа байна? Лекс хожлоо. Яг юу л да. Би яг нэг юм ойлгогдсон. За Houston Rockets ч гарч ирээд нэмэргүй байсан байх гэдэг нь бол харагдчихэв. Тийм. За тий. Houston бол хинийч барахгүй. Тийм байна. Тийм. Houston хамгийн муу нь байсан. Хамгийн муу. Харин тийм байна. Би Houston-ыг арай Eastern Charlotte-то зодтолдуулахад барахгүй шүү. Тийм байна. Тэгээд яг тэ одоо ингээд юу штэ нөгөө ур чадрын хувьд Lakers нөгөө нэг юм дутуу тоглогчид зөндөө байна л да. Яг тэгэхээр нөгөө хоёр тамирчинд асар өндөр үн төлөөд тэгээд цаана нөгөө нэг үлдсэн нөгөө аль телевизээр гардаг үлээ 21,000 шоу болчиход байгаа байхгүй. 21,000 бүх юм багтаана гэдэг. Тэгээ тарчиг багц гэдэг байгаа шүү дээ. Тэгээд тийм цуглуулсан хүмүүс цуглуулсан байгаа шүү дээ. Тэр хүмүүсээс ч одоо шахаад яах юм бэ? Тийм шүү дээ. Юу хүлээх юм гэж үү те? Юу ч гарахгүй шүү дээ. Одоо тэгэл яг нөгөө Houston эсрэг тоглосон шиг Marcus Smart те ингээл багаараа Rui Hachimura Smart 17-8 оноо, Rui Hachimura 17-8 оноо, Eita дабл ийм юм бэ. Luke Kennard нөгөө нэг 6-т 4-ийг оруулаац ч юм уу те ингээ олцсон боломжуудаа бүр өндөрөлтөй тоглол. Тэгээд зүрөөд хамгаалтан дээр ингээл шейк одоо дээрээс нь LeBron яг тэр Golden State-ийн эсрэг 51-8 хийжсэн шигээ тоглоод Reeves буцаж формонд орж 30 оноо аваад Kennard яг үнэ нэг 6 удаа 3-аас игээд ингүүл 4-4-д ойрхон үзэж магадгүй. Үгүй хэрвээ тэгдэг байсан бол энэ тоглогч чинь өөр багт. Яг нэг тоглолт байхгүй та. Хож гарцыг хэлж байна шүү дээ. Тэрнээс одоо ингээ хамгаалтын сэтлэг түлхүүр энтер гэж толгоонд орж ирэхгүй байна. Одоо Эйтон гол дээр аваад тэрүүгээр тэр тоглож гүйжмгээд ийм юм байхгүй санагдаад байна. Энэ Lakers ч одоо ингээ төвийн байралдаа 12 сая доллар зарцуулж байгаа бас юм. Эйтон 7-г аваад хамгаалах хүн шүү дээ. Хээс 5-ыг авч байгаа шүү дээ. Маш сайн хамгаалсан заяа Houston эсрэг цуврал дээр. Гэхдээ Houston-ыг хамгаалах Oklahoma-ыг хоёрыг хамгаалах чинь ингээ өөр байгаа байхгүй. Houston чинь шиддэггүй баг хөдөлгөөнүүд нь арай ойлгомжтой тий. Oklahoma чинь гараад хамгаалчаар зөрөөд ордог. Хурдаарч илүү шиддэг. Ядчил төвийн барил дээр 20 сая авдаг хүн баймаар ба шүү дээ. За LeBron James үлдээ плей-офф 202 тоглолтод зах зээлтэй 25 болон түрээс дэш бол авсан тийм 20 гэвэл дүүрэн мөр ирнэ нэгт те бүх цагт. Бүх цаг нэгт. 20 гэвэл дүүрэн 20 руу ирнэ шүү. Тэгсэн хамгаалтын ажиллаа хийцэн 108 оноо хангалттай. Дүүрэн 20-оор ирэхгүй. Остро цаа чинь хийцэн биз дээ. Макс хийж байна. Энэ чинь макс гэж. Дүүрэн мөр нь 20-оор өлтөд центр олдохгүй одоо. Байхгүй. 20 одоо Зиг наашиг яг 10-аар авуулаа. Гэхдээ дүүрэн энэ зүүн одоо гэрээ суугаагүй байгаа байхгүй юу? Одоо их гэж байна. Макс гэж байна. Тэгээд Los Angeles Lakers гэдэг ийм том нэр хүндтэй багт санал тавиад 3 жилийн 60-ыг өгөө гэвэл дүүрэн 90 үснэ. Ирэхгүй. Марк Уильямс бол байж. Марк Уильямс. Тэрвээ дүүрэн 30 нас, 32 настай байсан бол ирнэ. Одоо бол ирэхгүй. Одоо хардаа амьдралдаа цор ганц, магадгүй цор ганцудаа 200 саяын гэрээ байгуулах боломж нь ирж байхад татгалзах хүн байх юм байна. Их хөрө чигтэй хэд бол яваад байна? NBA дүүрэнтэй одоо тийм макс гэрээ хийх үү? дүүрэнтэй хийх гэж байгаа. Дүүрэн байтугайтай энэ Jalen Johnson бас жидэг авлаа. Зүр бас 100 сая байгаа шүү дээ. Тий. Ийм болчиход шүү дээ. Үгүй чи 20 сая доллар ч одоо би ч юм хэлээ. Танаас купонлаагүй шүү дээ. Ихэнх жилдээ 13.8 сая доллар. Гэхдээ яг харин Lakers-ыг яг нөгөө төвийн байралдаа ядчих. Ер нь 20 сая Гүг рүүки тоглож байгаа. Төв аваад ирвэл Эйтэн 7 цаашаа үдчих болох гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд Эйтэн чинь хаагурж явж байгаа дэрсээ одоо 7 сая явж байгаа хүн байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө Хейс чинь 5 саяын цалинтай. Ер нь бол NBA-с баг гасагдсан байсан ч хүн байхгүй. Сэлэнг бодон авахаар юм шүү дээ. За юу төдөлөл юм бүр Lakers-ийн улирлын дуусгаад эрх улирлд ямар шинжилт хэрэгтэй вэ гэдэг талаас нь баг ярьж байгаа юм шиг ярьж байна. Тамир чинтай жоохон мөнгө зармаар байна. Тэгэхгүй бол мөнгө байгаа юм уу? Байхгүй шүү дээ. Мөнгө би ч уусаар асуухгүй 20 сая доллар л одоо шүү дээ. Эмбэд чи дүүрэн чи хоолцтой тоглож шүү дээ. 20 гайгүй төв. За дүүрэндээ болоо. За одоо жишээ нь бодъё. Марк Уильямс байж болж байна. За 20 үстэй цалин. За 20 бол Марк Уильямс бол өрөхгүй баг. Гэхдээ тэр хавцаа л байна. Марк Уильямс 20 таа байгаа хаа. 20 саяын гайгүй тоглогч төв одоо хэн ба? Төв байхгүй байхгүй одоо дээрээс холбооч төв байхгүй байхгүй. Яг үнэ. Тэр үл үнэн шүү. Хороонд орж ирэхгүй байгаас гэхдээ төв. Гэтэ Austin Reeves-ийг бол харин ч баг 14 хүн саяын цалингаар байлгаж байгаа. Гэтэ ядаж Isaiah Stewart шиг төв баймар байхгүй. Камера intensity тий. Гэхдээ сая чинь л Houston эсрэг Eaton чинь шингүүнийг аллаа адилаа Eaton хүчрэх.
одоо чи Томгийн хин хоёрыг бие Тэр үчээр өвсөгийг илэрхийлж харагдахгүй байна тулгаа. Юу ахгүй юу? Бөмбөг барихгүй, пас барихгүй. харин тийш дээ. Өнгөсигээс Хартенштайныг аваад үзүүлж тэнцүүцэхгүй үстэй. Хейс бол ялчгүй локал тоглуулад ингээд илгээд исэн юм байна. Тэ? Тэгмээ лока байхгүй болохоор Хейс бас байхгүй болчиход байна. Та нэг харсан Каруса Хартенштайн хоёр хэрэлдээдсэн. Мен чинь Тэ. Би хамгийн шилдэг цагаан тоглогч гэж хэрэлдээд байхгүй. За тэгэхээр Лекс бол үнэхээр л сайн тоглож байна. Үнэхээр сайн тоглож байна. Сайн. Ийм нөөц болцоосоо гэхэд ийм тамирчидтай гэхэд үнэхээр амар. Би Өнгөсгийн хамгаалт чинь NBA-гийн түүхэнд нэгт бичгтэр тим хамгаалт бид нар ярьж байгаа шүү. Лекс үнэхээр сайн тоглож байгаа гэдэг. Тэгтэл өөдөөс нь Маравия гэдэг байгаа шүү дээ. Одоо энэ Өнгөсийг нэрээ ер нь яавал хожих юм бол гэж үзэж сууж байгаа байхгүй юу? Гаргалгаа байна. Хин хожих юм бол тэгээд эн чинь задарч мадарна гэж байхгүй. Одоо улам смартыг харин ингэж зүтгэж байгаа тухайлтаа онцох үдэл гэж бодох юм. Нэр тий? Бүр 150% дайчилт болж байна. Өнгөсөө өөрөө задарна л та. Хүсүүсээгөө. Одоо нөгөө тоглогчдын бүгдийг өөр баг руу яваад 30 драфт ирэхтэй. Одоо ингээд хараа Өнгөсийн нэг замдаа зүгээр бодъё. Сан Антониот ч юм уу тий? Зүгээр чурал ялагдлаа заяа. Тэг ингээд бүгд шоолно штэ. Лаг баг чинь хейтерсгтэй болсон байгаа. Тэр нэг удаан инээдтэй байхгүй. Ягаад тэгэхээр Янсыг ч аваад ирч чадна. Хүсвэл бүх л өгөө. Тэг ингээд бүүлж явахгүй бол тийм аимшигтай, аюултай, ирээдүйтэй энэ хэлээд шүү дээ. Хойд Америкийн спортод лав байхгүй нөхцөл байдалтай баг болчиход байгаа. Тэр дээр үеийн тэр нөгөө одуудыг цуглуулдаг Реал Мадрид бүх тэр томчуудыг нийлүүлсэн шиг баг болчиход байгаа. Харин тийм багийн хувьд систем үнэхээр сайн үзчихсэн. Тийм үнэхээр сайн сайн үзсэн. Эндээс ер нь одоо магадгүй би ингээд анзаарахад бол 1-2 хожил баг бүр 3 хожил ч авч магадгүй харагдаж шүү. Тэйкерс үү? 3 хожил уу? Чи яг ингээд 3 чи ингээд гид хөл өмгөх 3 чинь бүр алдсан юм. Чи эрбэ тоох штэ. Хөл өмг яриад 3 хожил мод. Гэхдээ энэ их зүтгэлийг меламаар байна штэ. Гэхдээ зүтгэлээс нь мэлагаад байна. Үгүй яг хаа алтгаад өгөлдөө те тэр жуух бичгийг өгөлдөө эвлээ те лаг тоглож байна. За зөв бодтоор 3 хожиж магадгүй чарж байгаа. Магадгүй зүтгэл байж шүү нөхөр. Яг зүтгэл ч яах вэ? Амьдралт гэхдээ шудраг биш байдаг л да. Зүтгэл биш яг хожих юм бодит боломж байна. Боломж потенциал авчих штэ. Үгүй харин тэгээ яг Лекс тэгж л тоглож шин. Өөрөөс одоо хамгийн боломж байгаа лидер нь 41 настай. Өөрөө өөрсдөө илэрхийлж болно шүү дээ. Мэдээж болно асууж штэ. Тэгээ лидер нь 41 настай. За тэгмүүд хоёр дахь лидер нь одоо хамгаалт султай жижигхэн шар. Тийм үстэй. 21 настай. Нөгөө бусд нь бол өөр багууд цалин өгж авахгүй хүмүүс шүү дээ. Ер нь бол. Бусд нь бол. Тэгтэл ингэж сайн үзэж байгаа учраас Эйтэн бол гэхдээ 7 сая даахацсан тоглогч. 7 саяасаа илүү нөлөө үзүүлж ханган. Ер нь бол байгаа боломжтой байж болох залуу хамгийн сайн үнэл авчирсан. Лекс. Гэхдээ харин тийм нөгөө яг тэр үед нь баггүй бол хэрэггүй Гэб Винсентээ явуулаад Кенардыг авсан гэж бас ингээ боломжоор бол айгүй дайггүй байгаа юм шүү дээ. Тэг чи ихтэй за 3 нарийн итгэрсэн бол 2 хожиж авах юм. За 2.5 гэ. Өөр андэр тэмдэлтэй тий 41 настай өнөр тэргүүлээд ингээ өшдөө Лука байсан бол хожихор биш шүү. Тийм байна арай. Тэгээд юу вэ? Лука суушаад орох. Энэ давуулан биелүүлсэн байхгүй. Лука байвал нөгөө Хейс Месс чинь зүгээр гараад ирж. Зүгээр ингээл бодоод үзгүй. Плей-оффын өмнө шүү заяа. Лука гимтэд гэхдээ танаа багч нь Денвер, Бостон хоёроос хол явна гэвэл Лекерс-ийн хаппи юм үстэй тэгвэл тэгэхээр энэ бол нөгөө хүлээлттэй бол давуулан биелүүлсэн, ажлаа давуулан биелүүлсэн. Зүгээр хэлэх гээд байгаа санаа нь ерөөсөө Лекерсийг ийм тим гэж байгаа биш. Зүгээр фанууд нь бол хангалттай сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Одоо харин ч юу ч бодохгүй сайхан цуурлаа дуусгах штэ наад болчих тийм ээ. Лука ирчихгүй юу? Гүрхгүй ярихгүй. Тэр чинь амар хүнд юм. Grade 2 sprain бодлоо юм. Таанаас нэг юм л ш. Лука ирвэл чи Лука ирэх юм бол бид нар яаж илүү сонирхолтойс гэсэн үг үзсэн. Илүү өндөр оноо авсан тоглолт гарна. Тэгээд Лексиг хожно гэж бол биелж тахгүй. Үгүй Лука байвал ер нь хожсон байхад гайхгүй мэн. Одоо тэгвэл биш үү те зүгээр нөгөө ирээдүйд нь Лука ирэх хаа яалч хамгаалтан суулгачаад байгаа байхгүй. Тэгэхээр яг ихний тоглолтын дээр 108 онон дээр барьсан бол Лука байвал магадгүй 120 оноо өгөөд Лекс өөртөө 110 115 оноо авах. Лука хамгаалтан дээр ирээд нэг 5 оноос 10 оноос сулраг л дээ. Гэхдээ энэ Лука зөрөөд 20 оноо илүү авуулна шүү дээ. Тэгээд гэхдээ гайхаад байгаа. Тэгэхээр бүрэн бүтэн Лукатай контендер баг юм байна те. Тэгэхээр эргэжил яах вэ? 40 онцтой Леброн те. Яг энэ багаараа үзэх юм уу? Ямар өөрчлөлт авах вэ? Леброн өөрөө явж дараа Леброн ч гэрийн дуусч байгаа сте. Леброн нэг 30 саяын гэрээгээр 2 жил гайхах юм. Яагаад вет минимумыг аваад тэр 5 дахь бүгжрүүгээ дайрахгүй?
Леброн одоо өсөж өгөх гээд байгаа юм шүү дээ чинь. Тэр бомтон болсон шүү дээ. Тэр 50 сая доллар өнө 30 сая доллар. Одоо 30 болгоод дахиад нэг 2 яагаад тэр 5-ыг авчлахгүй байгаа. Багаа сайжруулаад. Данкн тэгж л өс. Тэр чи доош ороод байгаа биш үхгүй. Паркер Ginobili энтрийг байлгадаг чинь зүгээр санаандгүй биш. Данкн бүр хизээ үлээ авраг авдаг жилдээ үлээ 9 сая доллар залинтай шүү. Нөөцк юм уу бүгдээрээ тэгсэн. Бүгд тийм доллар зөндөө байгаа шүү. Тий. Тэгээ Леброн яагаад тэгж болохгүй. Тэгээд одоо бүгжрүүл дайрна үстэй. Леброн дараагийн бүгжрүүл дайрахад үстэй. Юу яа? Юу Jordan debate. Леброн уу? Иесус Христос эсвэл Майкл Джексон уу гэж ярина. Тийм хүн агуу хүн болчих хуурна шүү. Тэгээд 5-60 юу юм бэ? Зүгээр нэг 25 тий? Леброн ямар ялгаа байгаа? Гэтэ яг амарч яаж байгаа үнцгүн. Жишээ нь Golden State Warriors авах авсан шүү дээ. Тэгэхээр та санаж байгаа Стефен Curry-ийн цалин 11 сая доллар болгоод тэгээд Clay Griffin-ийг 20 сая болгох л тоо. Тэгээд өөрөө тэгээд үсгэсэн шүү дээ. Би ч байгаа стандарт тий. 11 сая доллар болгосон шүү. 100 их бах. Гэхдээ тэр чинь тэгээд дараа 100 шууд супермакс гээ аваад. 3 жилийн гэрэг ихтэй эхнийхээ макс хийхүүсэн чинь цалингаа багсаж 11 12 13 сая 3 жил аваад тэгжиж Clay-тэй гэргээ зогссон. Леброн шиг өөр. Тэгээд супермакс гээ авсан гэдэг. Ер нь бол ингээд тэрний дараа 2 авсан байхгүй. Ер нь бол step max гэдэг явах байсан юм. Тэгээд 11 болгоод нөгөө за би тэгээд ийм хийдэг байхгүй доочлоо. Тэрсээс амжилт нь үлдэх. Кристиано Роналдо тэр бомтон болсон уу? Болцсон уу? Одоо Леброноос өөр яг тоглож байхдаа тэр бомтон хэдэн хүн байгаа энэ дэлхий дээр? Месси байгаа хөө. Месси байгаа болоо. Тэгэл болоо өстэй. Бараг л болж байгаа. Гэтэ карьерийн хамгийн өндөр цалин бол Кристиано Роналдо одоо авч байгаа. Тий. Яг уу тэр юугаараа дагаад. Гэтэ өш Остон Ривс нэг 30-ыг авах хэмжээний тоглогч мөн биз дээ. Одоо 14-ыг аваад байгаа хөө. Өнөөдрийн Остон Ривс. Энэ гейм 1-ийн Остон Ривс үү? Яг гейм 1. Өдөртийнхаар тус. Ер нь бол хэрэгтэй үстэй. 30-ыг авах хэмжээний үгүй баха. Яг Lakers байгаа учраас нөгөө статус нь өндөр байгаа. Үгүй жишээ нь одоо чинь Шарлоттод Остон Ривс гэдээ бодолтой. Үгүй Шарлотт тэрэггүй довтлогоо хэрэгтэй байгаа. Детройтод бол 30-ыг өгөөд Остон Ривсийг авахд Детройтыг бол довтлогоог ингээл ирнэ. Окей. Lakers тоглож байгаа сая доо. Зүгээр тамирчдын үнцийг харагдаж байгаагаас өндөр байгаа. Энэ чинь одоогийн юу гэх юм чи хөрсөн. Тэгээ тэнгуү чи дүүрэн хороор аваа гэдэг юм. Остон Ривс 30 өгчөөд. Остон Ривс 30 хэмжээний тоглогч гэж би бодоод байдаг байхгүй. За дүүрэн болохоор 20 хэмжээний. Дүүрэн гэдэг 20. Дүүрэн бол 20 хэмжээний тоглогч. Остар төв дүүрэн байхгүй байгаа шүү дээ. Би бол наа менежерс бол дүүрэн Ривсээр энэ багт аваад бага босгох гэж би дүүрэн л юм. Хамгийн гол энэ нэг л юм хоороо. Хамгийн хоороо анарс төвийн байрлал. Ер нь сайн ашиглаж чадвал Ривс шиг тоглогч. Ер нь гудамжаар байгаа. Яг pure center гэдэг нь шүү дээ. Цэвэр төв ер нь жилийн жил нэг 7-оос 8 л байдаг шүү. Дэлхийн хаанч Остон Ривс бол бас хамгаалахад хэцүү довтлооны тоглогч шүү дээ. Ривс шиг тийм урд шугамны оноо авах чадвартай тоглогчид ер нь байгаа. Боломжоо хүлээгээд байж. Ер нь драфтаас ч олыг одоо олоход арай амархан юм. Ривс хамаагүй ухаантай байхгүй. Бон Сайлент шиг оноо авдаг хүн биш шүү дээ. Ривс чинь хамаагүй ухаантай. Үгүй харин яг гол нь төвлөл хэцүү л болчихлоо энэ л да. Төв юу алга байна. За харин би түрүүн 20-д арай цалин багтаад байгаа юм тий. Багталгүй байна. Хүмүүсүүд ч одоо 60 сая доллар аваад байгаа шүү. Хэлэх гээд байгаа санаа нахаал тэр Леброн дээр би бол би гайхаар яг уу ингээд Vegas баг авах амбиц байгаа бах тий. Мөнгө хэрэгтэй л байгаа бах. Тэгвэл одоо энэс илүү чухал тэр багийнхаа цалингал сулж өгөх. Тийм л юм руугаа явах. Жимми Батлер 60 доллар авч байгаа. Тэгэхгүй бол одоо ингээ Хейс Нью Орлеансаас хасагдсан хүн баггүй юу? За хин Эйтон гэрийг сунгаагүй хүн баггүй юу? Бас яг Смарт ч баг гэсээд явж исэн хүн баггүй юу? Тийм үстэй. Кенард одоо баг 10 хэдэн баг тоглолцсон хүн баггүй юу? Тэ? Тийм үстэй. Ерөөсө дандаа тийм хүмүүс баггүй юу? Энэ баг Ларавиагийн чинь Мемфис хассан баггүй юу? Тийм. Дандаа тийм хүмүүс баггүй. Тийм. Тэгэхээр цалингаа багасгачвал гой тоглогчд ирэх мөнгөтэй болох гэдэг шүү дээ. Тийм. За. Гэтэ яг зүгээр тий бүгдийг ч ярьж байгаа зүйл л дээ. Өөр үзэхдээ. Одоо багасгах тусмал ростерын чанар сайжирна л гэсэн үг шүү дээ. Гэхдээ гол нь доош нь орох. Тэгж доош орохгүйгээд фэнүүд нь хүртэл тэгж өмөрөөд байгаа юм. Доош орох юм биш шүү дээ. Энэ ч санхүүгийн ухаалаг шийдвэр үстэй. Яг энэ 100 Максим Клибрийн 10 сая байх болно. Уусаа Клибер байгаа л. Клибер 10 сүүлийн жил. Клибер дээр бол ингээд их юм байхгүй шүү дээ. Тэр чинь Лукагийн бонуснд ирж. Тийм бонуснд ирж. Тэгэхээр тэр чинь Лукаг авсан юм чинь Клиберийн 10 сая дээр харамсах юм байхгүй шүү. Тэр чинь Даллас муу гэрнээсээ салж иж угаас Лукагаа үгүй шүү дээ. 2 гэрээс салцсан. Маркиф Морис өгсөн. Тийм шүү дээ. Үгдийн л ер нь өшөөч юм байвал өгөхөөсөн. Лукаг өгж байгаа юм. Намайг шинэ жилээр авахаар манай ган гус дагалддаг шүү дээ. Энэ Лукаг авч байгаа юм чинь тэр утгаал өгсөн. Нэгийг ангих хэрэг байсан юм уу?
Комедианууд би нэгээр үйлчлэхгүй болоо. Өнөөдөр ихтэй гоё нийлээ бас яг өнөөдөр ч бас нийлээ мэтгэлцээ ихтэй тийм бас юу байлаа шүү. Яг сагсан бөмбөгч хуваараа энэ бэд байгаа тамирчин чинь бас талбайдаараа багтаа тус болох чадвартай л авах хэрэгтэй. Ган гол бас ярьчин шүү дээ. Үгүй би чинь ингэдэг байхгүй. Би дангаараа 2 сая гангатаа явахаар 1.5 ав. Үнц энэ унгаагаад байдаг. Гэхдээ би жоо юу Жими Батлер байгаа шүү. Жими Батлер хэдтэй вүлээ? Жими Батлер за 36 талаатай. Жими Батлер нэг жилийн $60 сая авахд дүүрэнгийн 20 сая хэд чи боддоо. Дүүрэнгэмэр одоо хүртэл та юу за 430 юм байна. Нөгөө Эмбекгийн цалингийн рүүкид орж 13 сая доллар 35% хийх гэж байна тий гэрээгээ. Баг тийм 200 сая. багтаа 35 бахав. Багтаа 35 аа л авах хэрэгтэй. Ер нь 40 мөч өгөх бах. 5 жилийн 240 юм шүү дээ. Би санаа нь бол нэг дүүрэн шиг төв лекс авчирч гал Нөгөө зах зээл дээр байхгүй байсан. Яг бодонгод байхгүй байсан. Зүгээр бодъё. Зүгээр за мөнгө нь бай гэж бодъё. Тэгвэл 40 юм уу цалин? Тэг дүүрэн шиг төв авчруул 40 сая болчиход байгаа. За тэгвэл лекс 40 сая байхгүй одоо болий. Яаж ч буудаж авлаа шүү дээ. Буудах гэж ихлээр зөрөө төгөөс. 20-оор олчих гээд үзлээ. Болохгүй тий. Тэгээ энэ доктор байсан бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэн үлэлийн 33 дугаар хүрлээ. Тэгээ даваа гарагт яг одоо энэ зөндөө юмнууд бас бодож ин бас юмнууд шийдэгдэх бах тий. Хэдэн ажил авах нь уу тий. Юу клиент хэдэн ажил авах нь уу тийм ээ? Андраа. Нөгөөгч. Тий. Лекс хэдэн ажил авах нь уу тийм ээ? Их өдрөө харна шүү дээ. За. Тэгэхээр дараа нь ярина шүү дээ. Хурдчиж одоо бол юу лекс нэг 2 хожиж хаа. Энэ урд нэг юу бодоод сүгдсэн байж хөөд. Энэ 2 дугаар раунд дээ шүү дээ тий. Cleveland Lakers 2 нийлээд 2 очих. Юу гэж байгаа юм. Яг та гоё л шүү дээ. За энэ бид тогтоом дугаар хоёул хариуг нь барина. Барина. Бай. Yeah.